чамруу хараад байгаа нь буруу гэдэг биз. Дэлгэцрүү хараад байгаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ орой мэндийг хүргэе. За зар мэдээсний зүгээс тун утахгүй дэлхийн аз жаргалын өдөр 3 сарын 20-нд за болохтой холбогдуулаад аз жаргалын нэвтрүүлгийг та бүхэндээ хүргээд за бас олон дугаар явуулж байна. За аз жаргалтай холбоотой за гэр бүлийн аз жаргал за маш олон сэдвээр бас ярилцаад олон дугаар явууллаа. Өнөөдрийн сэдв маань за хайр ба халамж гэсэн энэ бас харилцааны бас том юм за аз жаргалын бас их том сэдвээр ярина. За тэгээд өмнөх дугаар дээр бол харилцаа гэсэн сэдвээр ярилцсан байгаа. За харилцаа гэсэн сэдвээр хүрээд бас хүмүүс маань дараа нь лайвыг маань үзэж чадаагүй хүмүүс маань дараа нь асуулт тавьсан байгаа. За тэр асуултуудын дагуу бас нэг хоёр асуултыг бид бүхэн бэлдсэн байгаа. Тэр асуултыг бас хүргэнэ. За тэгээ өнөөдөр хайр ба халамж гэсэн сэдвээр зар мэдээсний захирал аз жаргал стресс судлаач Даваагийн Баясгалан маань та бүхэнд бас зөвлөгөө мэдээлэл за өөрийнхөө мэдлэгээс хуваалцах болно. За тэнд энэ орой мэндийг хүргэе. За энэ орой мэндийг хүргэе. Тэгээд одоо энэ манай лайв нэвтрүүлэгт идэвхтэй байгаа нийт одоо хамт байж байгаа энэ хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд эерэг сайн сайхан мэдээлэл авах хүсэлтэй, өөрийгөө өсгөн хөгжүүлэх хүсэлтэй хүмүүс бол одоо энэ манай нэвтрүүлгийг үзэж байгаа. Тэгэхээр ингээд та бүхний бас ажил үс өдөр бүтэмжтэй аз жаргалтай сайн сайхан болохыг өрөөгөөд одоо бас энэ одоо оройн ярилцлага лайв одоо хийхэд бэлэн болчиход байна тий. За тэгээд өмнөх дугаар дээр харилцааны талаар бид хоёр бас их өргөөрөөтэй бас маш олон хүмүүс манайхан бас маш их төвтэй оролцсон байгаа. За тэгээд үзэж чадаагүй хүмүүс маань асуулт асуусан мөлөө дараа нь бид хоёрын бас бичлэгийг үзээд. Тэгээд бас тэрнээс нэг хоёр хүний бас асуултыг аваад бас нэвтрүүлгээ эхлэе. За ингээд за би хүмүүстэй дандаа муудалцдаг хэрүүл маргаан үүсгдэг гэдэг. За бас л их уцаардаг юм шүү. За хаяа бүр хүмүүстэй гар зөрүүлдэгч тал би. За үүнийг мэддэгч би бие барьж чадахгүй хэрэлдэжгээд байдаг юм аа. За энэ маань миний харилцаанаас болоод байна уу? За би энэ харилцаагаа яаж засах ёстой вэ? Өөрийгөө яаж өөрчлөх вэ гэдэг ингээд. За ер нь бол одоо ингээд энэ асуудлыг хэлэхэд л энэ бол ойлгомжтой залуу эрэгтэй хүн байна. Залуу хүн шүү. Би бол нэр үсээ мэдэхгүй ямар хүн тэр өөрийнх нь одоо зан характерын төлөв байдал бол залуучуудад одоо ийм төлөв байдал их ажиглагддаг байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө ингээд уурлаас сурцсан зуршилтай. Аливаа асуудал дандаа ууралдаг ингээл юм болгон ууралдаг. Тэгэд эрэгтэй хүнд тестостерон залуу хүнд одоо эрчүүдэд байдаг тестостерон гэдэг гормон байдаг. Тэрний нөлөөлөл бас их автаж байна. За тэгэд ер нь бол энэ ийм залуу хүн бол яах ёстой вэ гэхээр ер нь эрчүүд тайвширч сурах хэрэгтэй. Хамгийн эхлээд тайвширч сурах хэрэгтэй. Тэгэд багаас нь ахуулаад одоо өнөөдөр хүртэл төлөвшүүлэхдээ энэ залууд ганцхан өөрт нь байгаа биш л те арга гэр болон найз нөхдөд хүрээлэлд нь иймэр хүмүүс байдаг. Тэгээ энэ хүмүүсийн нөлөөний дотор ингээд явцсан. Тэгээ энэ хүүхэд байхдаа бага насндаа одоо хэдтэй энэ 20 тэл залуу байгаа л да. Тэгэхээр энэ залууд тэр төлөвшөлтөө амьдралын явцад 20 хэдэн нас хүртлээр 30 орчим нас хүрсэн л юм байгаа болов. Энэ хоорондоо эргэн тойрноос авсан нөлөөлөл хүмүүжлэн юм байна. Тэгэхээр энэ хүмүүжлэрээ зуршил тогтцсон тэр зуршлыгаа ялахгүй бол одоо тэгэл насаараа ингээл 60 хүртэл энэ маягаар явах магадлалтай. Гэхдээ энэ залуугийн хувьд өөрийгөө ингэж барьж аваад би өөрчлөх ёстой байна гэдэг чинь ихний алхам. Тэгэхээр өөрчлөсөн юм тийм ээ. Маш ихлэ тайвшрах арга техникүүдийг суралцах хэрэгтэй. Ямар нэг аргаар тайвшраад одоо тэр бясалгал байдаг юм уу, залбирал байдаг юм уу, төрөл бүрийн аргууд биелдэ. Аудио тренингийн дасгалууд багштай удирдлагатай. Тэгээд ийм хүн бол 50 хүмүүсийн дунд байх хэрэгтэй. Харьцангуй 50 байж чаддаг хүмүүсийн дунд байгаад тэгээ өөрийгөө барьж сурах хүмүүжлэх хэрэгтэй л дээ. Ер нь өөрийнхөө хүмүүжлэлтэй ажиллах хэрэгтэй. Өөрийгөө нэгэн таньж мэдж байгаа юм чи хүмүүжүүлэх одоо хүмүүжих хэрэгтэй. Тэгээ төлөвшөх хэрэгтэй. Өөрөө энийг барьж авах юм бол өөрчлөлт амархан ирнэ. Өөрчлөгдөөл гэж бодож ивэл хүн өөрчлөгдөхдөө уулын амархан байдаг. Яг хугацаа орох гэдэг л да. Хин их одоо удаан хугацаанд тогтцсон зуршлын хэр хурдан зуршлын дээрээс нь өөрөө хэр их мэрийж байгаа хэр их тэр зүйлийг одоо жишээл зарим хүн бол тамхинаас шууд гараа гэл гарчдаг. Харин тийм хүмүүс бид. Шууд гарлаа гэж гарчдаг хүмүүс чинь бол өөрийгөө маш сэтгэл зүй бэлтцсэн байж штэ. Тэгэл гарчдаг. Зарим нь гарлаа гэж арай л хэдэн жилээр гарсан ч байсан ч. Зарим хүмүүс архинаас гарлаа гэж шууд гарч идэг. Би тийм архинаас шууд гарч ирсэн олон жишээ мэднэ. Гарлаа гэж гарч идэг. Тэр ерөөсөө тэр яасан сайхан одоо хүн одоо юу гэдэг шийдвэртэй хаттуу байна те. Зарим нь гарах гэж ийн гээл одоо хэдэн жилээр үргэлжлээд амь насандаа хүрч идэг. Тэгэхээр энэ хувь хүний төлөвшөө сэтгэлийн нөгөө өмнө ярьжсэн сэтгэлийн тэнхээ. Тэгээ орчин
Тэгээ уурлаад уцаарлаад байдаг орчинд байгаад байх юм бол хүн бас уурлаа л шүү дээ. Стресс үүсгэх хүчин зүйлээс хол байх хэрэгтэй. Стресс үүсгэх хүчин зүйлээс хол байх нэг арга байна. Эсвэл тэр стресс оруулаад байгаа хүчин зүйлтэйгээ тэрийг давж тулж өөрийнхөө сэтгэлийг хийхээгээ сорих бас нэг арга байна. Тэгээ тэр бол сонголт үнэхээр их төвчээрийн туйлыг үзэх гэдэг биш бол тайвшрах арга методик одоо арга аргачлалуудыг ирж яаж сайн багш нарыг болж өөрөө амар амгалан байж эхлэх сурнаа. Өөрөө их амар бүр амар амгалан тэр дотоод хүнд чинь бидний амар амгалан байдаг. Хүний дотор хамгийн тэр чандад амар амгалан, баяр хөөр, хайр гэдэг чинь ингээ байж байгаа. Тэгээ энийг бид нар өсгөж төлжүүлж томруулах хэрэгтэй л да. Тэгээ тэрийг ингээд өсөхгүй бол одоо ингээд хайрыг томруулахгүй бол амар амгалан томруулахгүй бол баяр хөөргийг томруулахгүй бол тэнд ингээд жоохон хөвч ингээ байждаг. Тэгэхээр амар амгалан байдал бүр ингээ гүнзгий амар амгалан байдалд орох сүултээ ингэсараа сүултээ уурлахаа болчдөг. Тэгэхээр энэ аргуудыг суралцах хэрэгтэй. Тэгээд тэр уурлаад байдаг баруун гараа зүүн гараа барих сэтгэлийн тэнхээтэй болох хэрэгтэй. Ер нь бол төрөл бүрийн саад бэрхшээлээр дамжуулж бид нар бас төлөвшдөг. Хүний амьдралд төрөл бүрийн зовлон бэрхшээ саад ирдэг. Тэгээ харамсалтай нь хүмүүс мухахгасаа болоод сайн дураараа одоо болохгүй юмруу явдаг те нөгөө нэг хүүхэд галаар тоолдог гэдэг шиг мэцээр ээжж гал руу явдаг нэг харамсалтай энэ бол муххийн шинж. Тэгэхээр мухаг байж болохгүй нэ мэцээр ээж тэр галаар очиж тоглож болохгүй нэ. Тэгээ энэ нийгэмд бол тэртээ дөрвөө ийм үзэгдэл юмс маш их байгаа. Дандаа ийм юм ярьдаг учраас бид нар бас аль болох эерэг сайн сайхан зүйлийг та бүхэндээ хүргэе, сануулъя, сэдвүүлье, сэрүүлье гэж энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгэхээр энэ залуугийн хувьд бол тайвшрах бүх төрлийн аргыг хайгаад гүнзгий тайвширчлыг олох юм бол яванда уург болчихноо. Тэгээд тайвшир сурах. Энэ хүмүүс бол яалч юу ингээд асуултнаас нь хандж шүү гэр бүл юм шиг байна. Хараад хад ер нь гэр бүлгүй яг залуу хүн байм шиг байна. Энэ хүмүүс нөгөө гэр бүлтэй болохоор ингээд засраад ирдэг гэдэг нь шүү дээ. Нөгөө одоо уур цаартай хүн байлэхэд гэр бүлтэй болоод төлөвшдөг гэдэг. Энэ яг бол гэр бүлтэй болоод ирвэл эсвэл төлөвшөд явчих болов. Энэ их буруу. Буруу юу? Үндсээр буруу бас нэг ойлголт ард түмний дотор явдаг. Арга нөгөө ийм үг гэдэг шүү дээ. Насан турсан аав ээж нь дээлхээ байсан хүүхдийг өргөж авахыг хурд гарна гинэ гэж онигоо байгаа байхгүй юу? Энэ яг буруу юм байхгүй юу? Угаасаа эрэгтэй хүн гэдэг чинь төлөвшсөн байж эхнэр авах ёстой. Эмэгтэй хүн гэдэг чинь бас тэ төлөвшсөн байж нөхд гарах хэрэгтэй байлээ шүү дээ. Тэгэхгүй нөгөө ийм юм идэхгүйгээс болоод өөрөөс ойлоо матан болоод учраа мэдэхгүйгээс суусгацсан. Тэгээд юу гэсэн үг юм чинь төлөвшөөгүй хүний ээж болох гэж эхнэр очинч гэж юу байдгийг нөгөөх нь хүний юу боломж гэж юу байдгийг. Тэгэхээр энэ аяга буруу ойлголт шүү манайхаа. Энийг өөрөөсөө болох хэрэгтэй. Эрэгтэй хүн өөрөө ихтэй төлөвшчээж өөрөө эр хүн шиг эр хүн болж ээж чадвартай, чадамжтай, цалинтай, мөнгөтэй ор хоронгоо бэлтжиж тэ тэгээ эмэгтэй хүнийг одоо эхнэр болохоо хойноос хөөцөлдөж гүйж эргүүлэх асуудал яригдсан шүү дээ. Тий. Тэгээд тэгэхгүйгээр юм ах чинь. Тэгээд хүнтэй суугаад төлөвшнө гэж ямар гэр бүл хүмүүжлийн цэцэрлэг юм уу? Үгүй байхгүй. Ингиж буруу ойлголтуудтай байгаад байгаа учраас л анханасаа гэр бүлийн суурь нь буруу тавигдаад эцэг их нь бархаан болоод ирэхлээр нэг охинд бараг шахачаал тэгээд нөгөө хүн сосорсон ч юм байхгүй юм заваарсан юм нэг байгаа учраас маш олон хүүхдүүд өнчирч гэр бүл салж шít. Тэгэхээр энэ залуугийн хувьд бол өөрөө харин төлөвшснийхаа дараа их нэрийн тухай ярина шүү. Энэгүй л зөв болно. Яг бол энэ залууд ч хэрэгтэй, ирээдүйн гэр бүл хүүхдүүдэд нь ч хэрэгтэй. Тэгэхгүй ингээл одоо би намаа манай ихнэр засаад байгаа нь үзэж тийм ачин суулд орой. Эрэгтэй хүмүүс өчргөө байх хэрэгтэй. Эрэгтэй хүмүүс бол чадaltaй байх хэрэгтэй. Хийсэн бүтээсэн юмтай, ярих хэлэх юмтай. Хүн болгонд чаддаг авиас байдаг. Хүн болгонд хүнд байхгүй авиас байдаг. Тэр авиас дээр төрөөлөөд одоо бус хүний хүн болгоны хийж чаддаг тэр зүйлийг хийж сурсан л байдаг байхгүй юу. Тэрийг харин засал дээр хэрхэн борлуулж хаана яаж мөнгө олгохын тэгээд тэргээр яаж арга гэр амьдралаа авч явахын гэдэг дээр л хүмүүс маань суралцаж хөгжиж явах хэрэгтэй л да. Тэрнээс иш бэлэнчлэх сэтгэлгээ суул зогсох дээрээс нь одоо хүнээр тижээлгэн гэл тэ нэг тийм ачимнууд байдаг шүү дээ. Тийм харин яг тийм. Тэгэл одоо нэг бусдыг ашиглаад одоо тэгээд анти юм ямар нохох хаа юу мууруу. Тийм тэгэхээр ийм одоо сэтгэлгээнээс бол цэвэр ангиж явах хэвээр. Энэ бол маш буруу харилцаа. Эцэстээ дандаа үхэл мөхөл төрөх харилцаанууд. Тэгээ хамгийн сүүлд нь салалт, хамгийн сүүлд нь амнаас ганцаардал зожигрол, хамгийн сүүлд нь байрныхаа мухардл тэгэл ганцаардал дундл хорог тусах шүү дээ. Ийм заван байж болохгүй. Тэгэхээр энэ болвол энэ залуугийн хувьд бол тайвшрааруудыг хичээгээд өөрийгөө төлөвшүүлээд өөрийгөө цэгцлээд тэгээд өөрийгөө маш сайн одоо өөрийнхөө хэмжээнд одоо яг боллоо гэсэн цагт ихнэр авах нь зү. Тэгэхгүй бүр хачин заван гэр бүл бүсэн шүү дээ. Тэ. Нэрээ тийм биш бодоос. Энэ ерөөсөө
буруу их ойлголт яваад байгаа юм тийм үү. Манайхан байнгын л тгээ ярьж идэг гэсэн. За ингээд дараагийн хүмүүс бас ингэсэн байна. За миний нөхөр бас л эрэхтэн. За миний нөхөр маш их адаар хааштай. За тэгээ харилцааны тал дээр маш их доголдолтой юм аа. Би уул нь энийг мэддэг байсан ч за хайр сэтгэлтэй юм болохоор одоо суудсан. Тэгсэн чи би одоо хүн одоо зодуулж байгаагаас илүү их сэтгэлийн тийм зовиртой байгаад байна. За яавал дээрвэ харилцаа хандлагын засах арга буюу би бүр одоо лам хувраг бөөгөөрч явсан за нэмэр авахгүй байна өдий хүртэл гэлдэг гэж байна. Тэгэхээр одоо нөгөө ахаал нөгөө Монгол улс маань стрессээр дэлхийд дөрөвч явж байгаа. Аз жаргалаараа 136-д явж байна гэдэг чинь нөгөө гэр бүлийн асуудал, аз жаргалын индекс дотор стрессээр айгу өндөр байр суурь эзэлдэг. Тэгээ энэ маань ахаал батлагдаал, ахаал нөгөө практик яг амьдрал дээр бодит амьдрал дээр юу болоод байгаа маань энэ хүмүүс зовлон жаргалаа хуваалцаж байна. Тэгэхээр манай Монгол эрчүүдийн нийтлэг дүр төрх болоод ирэхлээр ерөөсөө хүүхэд байхад нь та дэше гэрийн хомирцуу эр хүн юм байна. Ингээ хоолныхаа дэж өгөөд ингээд суул. Ерөөсөө л ингээ өмөжүүлсэн. Тэрнээс биш эр хүн гэдэг бол эхнэрээ хайрлах ёстой, хүүхдээ халамжлах ёстой, орон гэрээ өөдөн татах ёстой. Тэр эвдсэн хэмхэрсэн юм аа цацдаг янзалдаг байх ёстой. Тийм эрэгтэй хүний өөрөг бол гэр бүлээ тэргүүн өрхийн тэргүүн байх. Нэгдүгürt. Хоёрдугаар манлайлах. Өрхийн тэргүүн байна гэдэг бол чинь өрхийн тэргүүдийг нэр зүүчээл хоймор суучаал залхуураад гівч байгаа нэр биш байхгүй юу? Тэгэл одоо эхнэрийгээ ингэдэг гэдэг ингээ боолчлцсан юм шиг. Энэ бол маш буруу үзэгдэл. Өрхийн тэргүүн гэдэг нэрний чинь цаана хариуцлага байгаа. Тэр хариуцлага нь юу юм бэ гэхлээр гэр бүлийгээ бүх зүйлээр хангах хэрэгтэй. Эдэж уух юмар хангах ёстой, хувцас унаар хангах ёстой, гэр орныхаа тавилга эд хөшлийг авч байх ёстой, хөрөгчөө хүнсээр дүүргэж явах ёстой. Харин эхнэрэн тэр хүнсийг нь одоо хоол болгох ёстой баг л та. Тийм тэгээд одоо бүх хайр халамжаар одоо хангах ёстой. Ингэж нөгөө өрхийн тэргэнгүүд их мэдл орж иж байгаа юм. Тэгээд тэгхгүйгээр одоо ингээд өрхийн тэргүүн гэдэг нэр хүндийг авъя гэж бодвол манлайлаа гэж бодвол юугаар манлайлах ёстой? Ажил хичээнгүй чанараараа бүтээл чанараараа, сайхан зохион байгуулалтаараа, нэр хүн дээрээ тий зөв одоо хүмүүжлээрээ, зөв төлөвчлөөрөө манлайлах байхгүй юу. Тэрнээс биш гэртээ суучаад хадар ядар зан гаргачаал юу яасан манлайлал тий нааштай хүн адар хүн аваад ирсэн юм шиг. Ийм байдал үүсээд ирэхлээр гэр бүлийн нөгөө нэг хайр халамж халуун дулаан орчин байх болчихно. Гэр бүл гэдэг чинь хамгийн халуун дулаан орчин байх хэвээр. Тэгэхээр хоёулаа ямар арганд ордог гэхээр дугуй байсан дээр дуурхан бол хэрүүлэлээд амчин. Тэгэхээр ингээд юм хүт хөндөө харилцаа бий болдог. Энэ бол харилцаа биш. Энэ бол гэр бүл биш. Зүгээр л одоо хамтран амьдрч зүгээр л нэг гэр дотор байгаа одоо хөлсний хүн сууж байгааг хэлэхэд одоо хайшаа юм тий. За бараг л тийм шүү дээ тий. Хөлсний хүн хажууд нь хажуудлынх нь хажуу өрөөг нь хөсөлцөн хажууд нь байгаа юм шиг ийм харилцаа үүснэ гэдэг бол энэ гэр бүлийн эрүүл харилцаа биш ээ. Энэ бол өвчтөе харилцаа байна. Тэгээ энийг цас залруулах хэрэгтэй. Энэ өвчтөе харилцааг цас залруулахад бол гэр бүлийн хоёр хүн хоёулаа оролцсон. Эхнэрч мөрийн нөхөрч мөрийн. Тэгэд өөрхөө өөдөн татах гэдэг нь өрхийн тэргүүн юм уу? Эхнэр юм уу? Өрхийн тэргүүн нь өөрөө гэр орны өөдөн татах уур амьслаа сайхан бол хариуцлага байхгүй юу? Тэгээ нөхөр нь хариуцлага хүлээх болохоор эхнэр нэр дор 1000 дэлтэйгээд яхав да 1000 чардагаад яхав да тий. Тэгэхээр та хэрвээ өрхийн тэргүүн болох тийм л дуртай юм бол ирчүүд. Тэгээ эмэлэг өрхийн тэргүүн гэдэг хэлүүлэх дуртай маа хариуцлага гэдэг асар том хойно дагалддаг юм аа. Тэр хариуцлага гэдэг юм а дагалдуулж авч вэж хариуцлага хүлээж ш та тэр жинхэнэ өрхийн тэргүүнүүдийг байр суурин дээр хоймортоор залардаг юм аа. Өнөөдөр тэгж чадахгүй. Өнөөдөр яадаг вэ гэхээр өрхийн тэргүүн гэдэг байр суурин дээр ирчүүд байхгүй байгаа шалтгаан хариуцлага хүлээхгүй байгаа байхгүй. Гэртээ хөргөчнтэй хоолыг авчирдаг хүн яаж хариуцлагатай байх юм. Тэжээвэр нохооноос өөр юу байгаа юм. Тэгэхээр чи нөгөө гэр орноо өөдөн татах нөгөө алах төшмөшөөрөө юмаа хадах нүдэх тэгэл одоо юу гэдгийг эхнэрээ хүүхдээ хайрлах халамжлах зохион байгуулах тэр чанарууд нь байхгүй байгаа учраас эрэгтэй хүмүүс байр суурьндаа байхгүй. Тэгээ энийг өөрөө ингэж өрхийн тэргүүнийхээ байр суурьндаа байж чадахгүй байгаа учраас бохимддаг. Яг өөр хариуцлага хүлээж ерөн зүгээр хэдий ч нэг хүн хариуцлага хүлээн төдий ч нэг хүчрэх болдог. Энэ бүрийн баг одоо та бүхэн боломжтой бичиж аваасаа гэж хүсэж байна. Хэдий ч та хариуцлага хүлээн төдий ч та хүчтэй нэгэн байх болно. Тий, эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ, хүүхэд ч вэ. Хариуцлага их өндөр хүлээж чаддаг тэрийг амлалтандаа хүрч чаддаг хүмүүс хүчтэй хүмүүс байдаг. Маш хүчтэй хүмүүс байдаг.
Тэгэхээр хариуцлагыг хүлээж авахын тулд та санаачлагтай байх хэрэгтэй, зохион байгуулалттай байх хэрэгтэй, зөв. Гэхдээ одоо бид бүхэн ярьж байгаа зүйл дандаа тэр зөв зүйлийн тухай ярьж байгаа тийм. Зөв зүйлд санаачлагтай байгаа ч, эрүүл амьдралын хэв маяг санаачлагтай байгаа ч, эрүүл нойронд санаачлагтай байгаа ч, эрүүл хооллолт, эрүүл харилцаа, зөв харилцаа, эрхэм нандин харилцаанууд энэ тухай бид нар ярьж байгаа. Буруу харилцаа гэх юм бол бүр замбараа алтна л да. Буруу харилцааны тухай ярих юм бол одоо хамгийн адгийн буруу харилцаанууд биш одоо янхан гэл тээ. Одоо маш муухай харилцаанууд биш одоо бүр авахын танаггүй хэлэх нь байтугай хэл давж хэлэх нь байтугай амд орохгүй тийм амар муухай харилцаанууд шүү. Хүн алдаг, хулгай хийдэг, худлаа хэлдэг, лойр, хээл хахуул, авилгал, хүн дарамтлах. Тэр ийм одоо айхтар харилцаануудын тухай бид нар ярихыг одоохондоо бас ярихгүй нь ер нь ийм харилцаанууд бол хүмүүсийг нураана. Ерөөсөө амьд дуу оршихуй ч одоо амьд байгаагаа мэдрэхийн эцэсгүй. Энэ гайхамшигтай цэнхэр дэлхий дээр бид нар аз жаргалтай, хиймэртэй, лундаатай, өөдрөг, хөгжилтэй, баяртай өөртөө амьдрах тухай ярьж байгаа. Аз жаргалтай амьдрах тухай ярьж байгаа. Тэрнээс биш гутаагцсан, доромжлогдсон, доошоо орсон, тариншааны нүхэнд амьдарч байгаа амьдралын тухай амьдарж ийн гэдэг бол буруу л байгаа тий. Үндсээрээ буруу юм чинь. Үндсээрээ байна. Үндсээрээ бүр язгуур ухшил санаараа буруу амьдрал учраас энийг одоо бүр солих хэрэгтэй л дээ бүр ингээд ийм одоо тэр муу амьдрал одоо маш муу хар бараан одоо чөтгөрийн амьдрал, тамийн амьдралаар амьдарч байна. Нөгөө там гэдэг чинь тамийн амьдралаар амьдрахыг там гинэ гэл тий. Тэгээ тамийн амьдралаар энэ газар дэлхий дээр амьдрах гэж бид нар төрөөгүй. Харамсалтай байна тий. Энэ хорвоо дээр хүн болж төрчөө тамийн амьдралаар амьдрна гэдэг бол үнэхээр харамсалтай. Энэ бол асар муу харилцаануудын нэг. Гэтэл өнөөдөр гэр бүл гэдэг бол халуун дулаан, хайр инрэл, баяр хөөр хүн гэртээ орж ирээд хам хувцаа тайлаад бүр амраад, амс хийгээд тааваараа тухтай нэг сайхан телевиз үзсэн ч гэсэн айтайхан юм удчихдаг. Айтайхан хоолоо ичээд халуун дулаан хүнжилтэй нэг хайртай хүнтэйг байж асуудал шүү дээ, тийм үү? Хайртай хүүхдтэйгээ байж болж гин эхнэр нөхөртэй. Гэтэл өнөөдөр ийм харилцаанууд маш дутуу байгаа нь мэдлэггүйгээс болон чадваргүйгээс, чадамжгүйгээс тэг хөгжиж дэвшээ өөрчлөгдөө өөдрөг сайхан хөгжилтэй халуун дулаан бай гэж бодохгүйгээс л болж байна л да. Тийм тэгэхээр энэ дэр бол одоо харамсалтай юм аа. Тэгээ өнөөдөр би өглөө фитнес явдаг. Тэгээд фитнест өглөө яваад яасан чинь эхнэр нөхөр хоёр орж ирж байна л да. Тэгээд хоёулаа л одоо явъя гэсэн болтой юм. Тэгээд хоёулаа явъя гэсэн юм уу? Одоо яасан юм? Нэг нь явъя гэсэн сайн мэдэхгүй. Тэгэл тэр нөхөр хитвхтэй нөхөр нь би нэг ч гэсэн нөхөр юм байгаа нь ямар сайхан бэ гэд би тэр эмэгтэй өмнөөс баярлж ялаа. Нөхөр нь ингэчийл да тэгчийлтэй хүүе ингэж ийн гэж штэ тэ ингэдэг гинэ яах вэ гэх эхнэр нь ингээл гөлөөгөө суух юм. Тэгээ би бүр тэр нөхрийг нь хараад эхнэрийн өмнөөс эхнэр нь харин тийм байна хөө хэлчихээсэ гэд бүр эхнэр нь их тийм стресстэй хүн юм их жоохон ааш муутай хүүхэн суугаад байна лээ. Тэгэл нөхөр нь ингээл даагаад л хөрхэн амт иччихэл даагаад чигтэйхэн итгүү санаачлагтай залуу байх юм. Тэгээ яахлаарэ ч юм хорвоо юм сонирн байдیں۔ Тий. Тэгээд тэр залуу хараад би үгүй энэ ямар сайхан одоо нөхөр вэ? Одоо тэгээд эхнэрийгээ ийм хөтөлбөр байна, ингээ гэж ийм төлбөртэй байна. Яах вэ гэл ингээл нөгөөтх нь тэгэл хэг яг гэл байгаа байсан харагдчихсан. Тийм. Тэгэхээр ийм сайхан санаачлагтай бас эрэгтэй хүмүүс байдгийм байх. Тэрийг хараад би үгүй энэ яс азтай эмэгтэй вэ гэж би бодож л байла. Тийм. Тэгэхээр өнөөдөр ирчүүд минь ийм байх хэрэгтэй юм. Харин эмэгтэй хүн тэр хүн шиг яраагаа сууж явах юм биш. Дэмжээд нөхрийгөө тгийо хөөч гэдэг юм уу те нөхрийнхээ сайхан санаачлагыг дэмжээд энэ дээр юм уугаад халуун дотн уур амьсгал хийгээд өвлийн зөв харилцаа үүсгэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чин нөхөр нь линдлэн гадлын юм яриад байгаа тэр нэг яраач зогсоод байсан л да их муухай харагдаж байна лээ. Тий. Тэгэхээр уул нь одоо эхнэр бол тэн дээр сайхан хамт бүр тэр юмыг хараад энүүг нь хараад ингэч хоёулаа ингэхүү гэд ингээд бүр амьд харилцаа үүссэн бол тэр харилцаа их гоё төгс байхаар байсан. Тий. Тэгэхээр эмэгтэй хүмүүс бол нөхрөөг дэмжих ёстой. Эрчүүд маань ажиллах ёстой. Гэтэл байраа сольчиж байгаа учраас эмэгтэйчүүд нь нөхрийн оронд ажил хийгээд эрчүүд нь гараа хумаад гэртээ ичихгүй сууж байгаа ичмээр байгаа шүү дээ. Ер нь бол би одоо эрчүүдийг ичээсэ гэж боддог. Яас ичдэггүй юм бэ те. Эхнэрээрээ тэжээлгчээд тэгээд ард нь ингээд юу чихгүй суугаад тэгээ зүгээр суухгүй шүү. Нөгөө саяны хэлдгээр ингээд уурлаал, уцаарлаал, муха хаашаа гаргаал те. Ядаж талархдаг байх хэрэгтэй. За эрэгтэй эмэгтэй хүн байраа солилцсон тохиолдолд амьдрал дээр нэгэнт байгаа юм чи. Энэ тохиолдолд яах ёстой юм? Энэ тохиолдолд одоо нэгэнт ингээд эхнэр нэрх мэдлэлтэй бизнес хийдэг нөхөр нь одоо ингээд жолооч нь хийж байгаа амьдрал маш их байдаг штэ. Зөндөө би одоо ийм амьдрал яривал нэлээд хэдэн эмэгтэй би мэднэ. Тэгээд энэ нэг гэр бүлийн хоёр ч гэр бүлийн залуу би мэдчихэв нөхрөл. Би зүгээр эхнэрийгээ 50 ажлыг хийлгэн. Би ар гэрийнхээ амийг л хүүхдэл би яс. Дай.
Хүүхдийн цэцэрлэгднүүд би их нэрээ сэтгэл санааг нь маш тайван ажил хийх ёстой. Би их нэрээ ойлгож дэмжиж, би дэртээ дөрүүдэр бизнесийн учрыг нь олохгүй юм чинь. Ар гэрт нь халуун дулаан, эрэгт нь халуун дулаан бүр сэтгэл санааг нь тайван амардаг орчин бүрдүүлээд байж игээд бас хоёр мундаг залуу би танил л да. Ядаж тийм баймаар байгаа байхгүй юу? Тэ ядчил тийм амар байгаа. Тэгэхээр чинь тэгэхгүй тэгээд нөгөө асар их бизнес, асар их харилцаа, маш их юм хийж орж ирэхэд нь гэтээ орохлоор хадар зан гаргаал, муухай хааш гаргаал юм. Тэгэхээр өнөөдөр ирчүүд бол өөрчлөгдөх хэрэгтэй. Ирчүүд бол өнөхөр өөрснөө сайн муугааг надаар хэлүүлдэг мэдж байгаа байлгүй дээ. Тийм тэгэхээр нийгэмд байгаа үзэгдэл юм чинь. Тэгэхээр энэ эмэгтэйг бол бас л сайн хүмүүстэй уулзуулах гэж нийлээд болохгүй бол өөрийг нь орхихоос өөр аргагүй юм байлээ. Би өөр нь олон ч хүмүүстэй энэ талаар ярилцж исэн, олон ч хүмүүстэй зөвлөж исэн, олон ч хүнээс зөвлөгөө авч исэн, олон ч хүн зөвлөгөө өгч исэн. Тэгээ ер нь бол ийм одоо ааш муутай ийм хүмүүсийг бол өөрт нь боломж олгох хугацаа олгоод орхино. Тэр хүн өөрөө ухааруул сайн, ухаарахгүй бол ер нь тэгэд яваад тахлаар улам л түгжигдэл улам одоо юм түгжсэн дорол явдаг л да. Тэгэд их муу муухай юм үзэж гинт ухаарах гэдэг. Энийг ийм нэг жавти өртчихэж ойлгодог тийм. Энэ айгүй харамсалтай. Хүүхдэд жавти өртчихэж ойлгуулна гэдэг. Тэгэхээр чи одоо ингээл 30 40 50 хүрсэн 60 хүрсэн хүмүүсийг жавти өртөөнө гэж явж байхлаа. Үнэхээр манай Монголын нийгмийг үнэхээр засахгүй болохгүй байгаа байхгүй юу? Үнэхээр л өөрчлөхгүй болохгүй байгаа байхгүй юу? Ийм муухай ухшил уламжлалыг ирээдүйн хүүхдүүд үлдээмэргүй л байгаа. Ийм учраас эрчүүд дор дөрөө бодолтой эмэгтэйчүүд маань доороо бодолтой дотроос өөртөө төвчээртэй ухаантай өөрийгөө аль болох тайван авч яваасаа л гэж бодож байна. Эмэгтэй хүнд бол одоо ганц гаргалгаа нь өөрийгөө тайван авч явах байгаа байхгүй одоо өөр яах юм. Тэгээд ийм л юмнууд байна. Тэгээд сахилгажуулах төрөл бүрийн аргууд байдаг. Энийг ер нь бол мэддэг чаддаг мэрэгжлийн хүмүүс олон сайхан усуудтай уулзаад мэдлэгтэй чадaltaй хүмүүсээс за тэгээд ер нь бол би энэ үлгэр жишээ олон сайхан аавуудыг мэднэ бас. Энэ үлгэр жишээ олон сайхан халуун долоон гэр бүлээ яг гоё аваа явж яадаг олон сайхан бас хүмүүсийг мэднэ. Энэ хүмүүс нийгэмд их юм хийгээсэй гэж боддог энэ аавуудыг. Сайн аавууд одоо тэр сайн аав хөдөлгөөн өрнүүлдэг юм уу? Сайн аав гэдэг бахархалт одоо тэр одоо их л аавуудаар бахархсан юм хэмээр санагдаад байдیں۔ Ээжүүдээр бол зөндөл бахархдаг шүү дээ. Тэгэхээр сайхан аавуудаа ил тод гаргаж сайн аавуудыг олон түмэнд таниулж ингэж ийм одоо их тийм юм хэмээр байгаа. Одоо сайн нэг бас кино гарлаа шүү дээ. Нэг таксин жолооч залуугийн тухай. Тэгэхээр энэ сайн сайхан аавуудыг үлгэр жишээ аавуудын тухай их олон нэвтрүүлэг яваасай. Олон одоо хүмүүс яриасай, дурсаасай. Тэгээ олон сайхан аавуудаараа бахархдаг энэ уламжлуудыг бид нар бий болгомоор л одоо бүр энийг бүр ингээл миний бүр ингээл захтаад байдаг байхгүй юу тийм. Бүр ингээл олон сайхан аавуудаар бүр эхлээ бахархаал амаар байгаа юм. Тэгвэл нь залуучууд дуурайгаад энэ зөв юм байна. Яг тийм. Энэ их зөв юм байна гэдэг дагна шүү дээ. Үлгэр дуурайлтаа олон хүнийг л болоод ирэхээр Монголын нийгэмдэр л бүр холноор л гаргаж л одоо яадгийн сайн аауд гэдэг нэвтрүүлэг хийдэг юм уу? Одоо бүр тийм л юм л хиймэр санагдаад байна надаа. Тэгвэл залуучууд хүмүүс тэр хүмүүсээр бахархаж даган дуурайх юм болоо гэж айгүйх бодно. Тэгэхээр бас энэ олон сайхан аауд муу аавуудтай хайж байгаа сайн аауд байгаа шүү дээ. Байлгүй аауд. Тэгэхээр энэ олон сайхан аауд одоо олонний нүдэн дээр ил гараасаа бэлээ гэж одоо өрөөмөр байна. Таны нөгөө нэг түрүүн яг энэ сая ярьж байхад гисэн шүү дээ нөгөө. Одоо эргэчээд байна гэдэг нөгөө. Одоо эмэгтэй нь гэр бүл аваад явдаг. Тийм эргэтэй нь болохоор ингээд сууж идэг. Тэрний хажуугаар яг ингээд нөгөө нөхрөө одоо хүндэлдэг гэдээ ярьдаг шүү дээ. Тэгээ хүндэлдэг энэ төргээд хүндэлдэг гэдээ ярьдаг. Тэгсэн чинь одоо эргээд нөгөө одоо нөхрөө нөгөө хараа зүхэл үйж идэг. Эмэгтэй маш олон болцсон. Нөхөр нь бас одоо номоор нөхрүүд маш их болцсон. Ингээд яг юм нөгөө эргээл байгаа юм шиг байна л да. Тэгээ хариуцлагын хүлээн тэр хүн илүү их хүчтэй тий. Тэгээд санхүү хэн барьж тэр хүн илүү их мэдлэлтэй байдаг шүү дээ. Тэгээ тэрнийгээ дагаад буруу үзэгдлүүд явж эхэлж байна л да. Тэр энэ уул нь буруу үзэгдэл байх ёсгүй л тий. Тэгээд нөгөө нөхрүүд эхнэр нь өөрийнх нь дээр байгаа юм шиг санагдаад эхлэхлээр хадар зангаа ганц чаддаг арга нь гөж гарга тий. Тэгжиж ялж байгаа юм санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүн хоёр хоорондоо тэмцэл хийх энэ цагийг болох хэрэгтэй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү гарах гэж би чамайг дарнаа гэдэг. Одоо нөгөө нэг хүүхэд байгаас л энэ зан эхэлдэг байхгүй юу. Хүүхэд байгаас ахуулаад тий. Эрэгтэй хүний дор орохгүй гэлтэй. Эр хүн дээрлүүлэхгүй гэл охтууд нь дэгдэг ч юм уу. Тэг хөвгүүд нь өстэй эр мууч имийн дээр гал те. Өстэй охтуудын дээр гарна гэдэг хүүсийн тэмцэл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүүсийн тэмцлийг зогсоомоор байгаа юм.
Гэхдээ ямар хэрэгтэй гэж хоорондоо тэмцээд идэв бүү. Тэгээд одоо тэмцээл. Тэгэл гендрийн асуудал гэж өрнөөл. Тэгэл эрэгтэй хүн би эмэгтэй хүнээс илүү гэдгээ харуулах гадал эмэгтэйчүүд нь та нарын дор орохгүй мэдөө гэж үзүүлээд өгнө гэдэг ингээд. Тэгэхээр энэ хүйсийн тэмцлийн асуудал бол ерөөсөй байж болохгүй. Нэг зогсоочмоор байгаа маа. Энэ одоо хэцүү л байх л та. Тэгээд одоо тэгэл тэ хүүхэд байхаас тэгээд зүгээр авахгүй хөвгүүд нөхдүүдээ шоочилж гоочлал үсгэцгийн татаж чангаагаал дэвтэр номын ураал. Охтууд нь болоод ирэхлээр нь хөвгүүдийг одоо яаж охтууд нь хөвгүүдийг чаддаг байсан юм болов гайгүй. Хөвгүүд л охтуудыг чадаад байдаг сонио. 10 жил бол ер нь тэгдэж шүү дээ. Тэггүүдэл охтуудаа л чадаалгүй гэдэг. Тэг юугаа хийгээд тэгээд байдаг сонио. А тэгэхдээ охтууд чинь нэг за тэрийг нэг тэгж байгаа чадчих гэдэг юм ховор баха. Гайгүй баха. Мэдгүй одоо манай ангийн охтууд үеийн ангийн хүүхдүүд нэг хөвгүүдийг чадаад яваад байсан би сайн санахгүй байна. Тэгэхээр хөвгүүд бол одоо ингээл бүр нэг заавал эмэгтэй хүний дээр гарах гэдэг юм. Уучлаарай эрэгтэй хүмүүс угаасаа бүх юмараа илүү штэ. Одоо тэгээд том би хаа байна. Одоо эмэгтэй хүн чинь жижиг ингээл гар гэхэд ч эрэгтэй хүний гар чинь айгуу том эмэгтэй хүний гар жижигхэн. Тэгэл ерөөс бүх юм жижигхэн штэ. Тэгээд тэрийг одоо заавал 30 дарж яах гэдэг энэ айгуу буруу. Тэрний хооронд эмэгтэй хүнийг яаж хайрлаж халамжлах вэ гэдэг аргачлал суралцах хэрэгтэй. Тэгээд эрэгтэй хүнд яаж сурах аргачлал вэ гэд сурах вэ гэд бодсон чинь энийг бүр шал өөр юмар тайлбарлаж байгаа байхгүй юу? За. Сексийг яаж хийх вэ? Яаж садар самун болох вэ гэж ингэж болохгүй шүү дээ. Тийм тэгээд би бас нэг өчтөр нэг хүнтэй ингээд санаанд гүнгээ ярилцсан чинь их сони юмэрч байгаа байхгүй юу? Би одоо хүүхэд байхдаа тэр юг одоо бэлгэвчийг яаж хэрэглэдэг тухай ангийн хүүхдүүд заадаг байсан гэж байна. Гэхдээ чи яасан сони юм? Чи өөр юм заах байсан те. Чи тийм л их чадaltaй мундаг юм болвол чи хүмүүст ангийн хүүхдүүдэд яаж эмэгтэй хүнийхээ хувьд хайрлах вэ? Нандан гэдэг утгаар нь хайрлах вэ гэдэг арга ухааныг заасан бол чи илүү хэрэгтэй байж гэсэн чинь юу ч хэлж чадахгүй болчих واخгүй те. Тэгэхээр өнөөдөр энэ айгуу тийм буруу хүнийг хайрлна гэдэг тэгэхээр юм аюул хачин заваа юм ойлгоод. Тэгэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй дайсгансан харилцаагаа зогсоох хэрэгтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй дайсгансан би чамаас илүү өдөр харилцаагаа зогсоох хэрэгтэй л те. Тэгжиж гэр бүл нэг баг болж ажиллана. Тийм тэгэхгүй болвол нь энэ одоо тэр хэдэн зуун сая жил үргэлжилсэн те. Тэрийн айхтар хүүсийн тэмцэл, гендрийн асуудлаас болж гэр бүл бас зөрчлүүд үүснэ. Тэгэхээр нөгөө нэгнийхөө ойлгохгүй. За нөгөө талаас нь эрэгтэй эмэгтэй хоёр нэг нь баруун тарихаараа нэг нь зүүн тарихаараа сэтгэдэг, нэг нь тэмээ гэхлээр нөгөөх нь ямаа гэж ойлгодог, зүг чигийн баримжаан ондоо байдаг. Айгу зовлонтой. Ядчихад нэг нь баруун тишээ эргэх гинэ гэж бодож нөгөө тишээ эргэл явж идэг. Тэгээ би бол энэ асуудлыг мэддэг байхдаа их бохимддаг байсан. Мэддэг болсноос хойш за би баруун гэж байгаа юм чи энэ яг зүүн тишээ явна да гэж мэддэг болсон. Тэгээд тэрэн дээр 50 байд сурсан. Тэгэхээр энэ одоо хүн хүний онцлог гэдэг юм байна. Тэгээ тэр хүн хүний онцлог чинь гэр бүл, аж амьдрал, ажил албаны чинь сайн сайхны төлөө байвал тэрийг гарга. Тийм үү? Тийш. Одоо баясгалан гэдэг хүндийн онцлог байна тийм үү? Тэр миний онцлог нэг юм зарцуулагдаад үйлдэл хийхэд хожмоо үр ашигтай сайн сайхан юмны төлөө байвал би тэр юм гарга. Ямар ч ашиггүй юм би тэрийг гаргаад эздээлээл ялаад ч юм шиг ер нь ялалт гэж байдгүй шүү дээ. Ер нь ялалт гэж байдгүй. Бүгд ерөөсөө нь харилцаанд бол ялагдхаа өрх юм бол бүгд ялагддаг. Ялахаа өрх бол бүгд ялдаг. Ялагдхаа өрх бол бүгд ялагддаг. Нэг хүн ялагдчих нөгөө хүн бас давхар ялагдчихлаа юм. Тийм учраас хэрвээ таны тэр хувь хүнд байдаг онцлогтой шин чанар, сайн сайхан чанар байдаг бол тэрийг үр дүнд хүрэхгүй бол тэрийг гаргах хэрэг байхгүй. Зүгээр тэрийг боснуулаад л төвөөгөл амтыг ингэх ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Тэгэхээр хүн ер нь маш их даруухан, маш их юм тэр эздээсэн, өнгөрсөн, сагсуурсан зан бол хинт ч хэрэггүй шүү дээ. Ер нь бол ийм зан манай монголчууд маш их байдаг. Тэгээ энийг бол төлөвшөөгүй л хүн гэн шулуух байлгаа төлөвшөөгүй хүмүүжлгүй л хүн байхгүй юу? Хүмүүжлгүй л хүн. Ямар ч хүмүүжлгүй. Яасан хүмүүждэг юм бэ те? Хүмүүж хэрэгтэй нь, хүмүүжлэлтэй болох хэрэгтэй нь, ёс суртахуунтай хүмүүжлэлтэй болох хэрэгтэй. Хүмүүжлэлтэй хүмүүстэй харьцах маш амархан байдаг. Хүмүүжээгүй, төлөвшөөгүй хөгшин хүмүүс муухай байж л байдаг те. Тэгэхээр хүмүүжлгүй хүмүүсийг хараа гэвэл годамжаар дуран байна. Хүмүүжлэлтэй хүмүүс ч бас байна. Хүмүүжлэлтэй хүмүүс хүний нүдэнд өртөдгөө даруухан ингэж явж байдаг. Тэгээ ийм хүмүүсийн хүчээр бас Монгол улс цаашаа явж байна гэж. Энэ харилцааг одоо энэ хатуу харилцааг одоо эхнэр нөхрийн янз бүрийн харилцааг энэ энгийнээр одоо зүгээр энгийн хэлбэрээр яаж одоо харилцах зүгээр. Одоо заавал тэгж нэг за ер нь энэ гэр бүл тэр тогтсон гэр бүл болгон өөр нэгэн соёлтой байгаа шүү дээ. Байгууллага болгон өөр нэгэн соёлтой, гэр болгон өөр нэгэн соёлтой.
найз нөхдөд харилцаа болгон өөр гэсэн соёлоодыг агуулж байгаа. Би жишээлх юм бол 5 найзтай 5 өөр соёлоор харьцсан шүү дээ. Нэг дэх найзтайгаа нэг өөр соёлоор харьцсан, хоёр дахь найзтайгаа нэг өөр соёлоор, гурав дахьтаа нэг өөр соёлоор, яг тавууландаа нэг стандартаар харьцсан гэж байхгүй. Үүнтэй адилхан гэр бүл болгоо өөр гэсэн соёл байгаа. Тэгээ тэр гэр бүлийн тогтцсон соёлыг өөрчилнө гэдэг бол хоёр талаас үнээр чармаалт байгаа. Анханасаа сайн хэлэлцдэг, сайн ярилцдаг, сайн ойлголцдог одоо тийм байж л эхлүүлэн сайн харилцаанууд үүснэ. За тэгээд ер нь бол хоёр шал өөр одоо эрэгтэй эмэгтэй хүн хоёрыг нэг гэрт оруулна гэдэг бол ер нь их яривхтай юм байлээ штэ. Их тийм зовлонтой юм байлээ штэ. Сүүлд нэгээ судлаад уушаал одоо энэ яагаад энэ болдгүй ингээд маш их уншсан, маш их судалсан. Гомчиг үгүй юм хэцүү л асуудал юм байлээ те. Одоо тэгээд ийм хэцүү асуудал дундаас нэг хүүхэд гардаг. Хамт байхгүй бол болдоггүй. Нэр юм хоёр юм болохоор нэг хамт байхгүй болдоггүй. Хамт байхлаараа чаддаггүй. Тэгэд ийм сонь зохицолгоотой юм байлээ гэрвэл. Тэгээд одоо тэр чинь тэгээд хүчээр би тэгээд асгаал. Тэгээд нөгөө нэг алмаасан хуримг 80 жил хамтдаа байсан гэр бүлийг алмаасан хуримг гэдэг юм байлээ шүү дээ. Тэгээд өвсөн хуримлыг, шилэн хуримлыг, дэрсэн хуримлыг нь аргаваараа тийм одоо хуримтай тий. Тэгээд өвс шиг хэврэг харилцаа байгаа байхгүй. Тийм учраас өвсөн хурим энэ гэсэн тий. Дэрсэн хуримж гэж байна. Тий. Тэгээ 25 жил бол мөнгөн хуримгаад 50 жил бол алтай хуримгаад 80 жил гэр бүл болох юм бол алмаасан хурим. 80 жил нэг гэрт байсан хоёр бол одоо тийм алмаас шиг хатуу бат бэхлэгдэж хэвээр харцаараа бинийг ойлгодог болтол эддээ мөнч хугацаа маш их босгон байгуулах их юм үзэж их юм зөрж их юм өөрийнхөө тулгаж тэгээ залуу гэрүүлүүд бол эхлээл одоо ер нь бол гурил элдэж зурхаас маргаа эхлэн штэ нэгэн шингэн гурил зурсан багт манайхан хатуу гурил зурвал ямар шиг юм бэ гэдэг одоо тэгэл уурлал цухалтлал өөрийнхөө тулгаал ингүүл гэрүүлийн харилцаа болохоо чинь би нэг хөлөөн жишээрээд нэг нь одоо хатуу гурил зурдаг байх юм бол нэг нь шингэн гурил зурдаг юм бол шингэн гурилыг дэвчгээ зураар байхгүй за нэг удаа хатуу гурил дэвчгээс гээд нэм юм дээр өөрийнхөө тулгаал авилдаг л гэрүүл босгон байгуулах хэцүү. Гэхдээ манай одоо энэ өвгд эцс чинь бол бүгдөө сайхан хоорондоо дасан зохицоол нэг юмыг тулгахгүйгээр одоо ингээд өөрийнхөө амийг гэж миний зүг гэж дайрахгүйгээр ингээд сайхан амьдрал болсон л байна. Тийм шүү дээ. Сайхан л яваад ирсэн. Одоо бол нь болж тэгвэл сольчоол одоо тэр бол хэцүү юм байна. Тэгэхээр гэрвэл хоёулаа л мэрийн. За бид бүхний өнөөдрийн сэдв бол одоо хайр халамж гэсэн сэдвээр явж байгаа. За өмнөх дугаард тэгээ лайвыг маань үзэж чадаагүй хүмүүс маань энэ харилцааны өмнөх дугаар бол харилцаагаар явсан. Тэгээ харилцааны энэ асуулт авсан. Тэрний дагуу битээр бас захирал маань баясгалан захирал маань их сайхан зөвлөгөөнүүдийг өглөө. За тэгээ эргээд хоёул одоо бас нөгөө хайр халамж гэсэн сэдв рүү орё гэж бодож байна тийм ээ. За хайр халамж гээл одоо энэ л одоо амьдрал дээр их чухал зүйл үүсэн. Их чухал. За ер нь бол гэр бүл оршин тогтнох найз нөхдөд хоорондоо харилцаа, хамт олонны харилцаа гэдэг бол хайр халамж тэр тогтчихно. За хайр гэдэг бол тэр дотор чамдад байгаа. Бүр тэр чамдад байгаа тэр их халуун дулаан одоо үгээр хэлхийн аргагүй тэр нэг хүч шүү дээ. Тий. Маш том энерги. Одоо хүний дотор байдаг маш их том энерги байгаа. Энэ хүчтэйгүй юу гэдгээс болж хүний хүч харагдаж байдаг тий. Маш их амьдрал тайртай, хүмүүс тайртай, нийгэм тайртай, амьтан тайртай, өөртөө хайртай, бусдад тайртай. Энэ бол нүд хайр дурлалын хайр биш, зүгээр нь хайр, ерөнхий хайр гэж байна. Тэгээ ерөнхий хайр гэж байна. Ийм хайр нь хайраар одоо цатгалан тийм одоо их хайр илбэг гэдэг юм уу? Хайр дүүрэн хүмүүс маш их юм гэж үтэж идэх тий. Бусдын төлөө, нийгмийн төлөө маш их зүйлийг хайр дүүрэн хүмүүс хийждэг. Тэгэхээр ийм хайр дүүрэн хүмүүс болох хэрэгтэй. Хайр дүүрэн байж ич тэр нөх халамж буюу халамж гэдэг бол үйлдэл. Тий. Хайр гэдэг нь бол тэр оршихуй юм байна те. Тэр цаана байгаа оршихуй юм байна шүү дээ. Халамж гэдэг бол үйлдэл юм байна шүү дээ. Нэг бүрчлэн тэр үйлдэлүүд юм байна шүү дээ те. Тэр хайрыг энэ хүн үнэхээр хайртай мүү гэдгийг би яаж мэдэх юм? Үйлдэлээр л мэдэх байхгүй юу? Үгээр мэдэх байхгүй. Би чамд хайртай гэдээ одоо хэлдэг бай ядаж л тийм. Би чамд хайртай шүү гэдэг чирсгэлээс хэлэхгүй хайртай гэл ингэж үйлээр худлаа л шүү дээ. Чамд хайртай гэд тийм хайр гэж юу байсан. Худлаа яриад байхгүй тийм. Үгүй гэж юм шиг за гэдэг шиг. Тэгэхээр энэ хайртай гэдэг үгийг хүртэл учиртай хэлэх хэрэгтэй байхгүй. Цагийн одоо сэтгэлээсээ би чамдаа хайртай шүү гэдэг сайхан хэлчүүлнэ. Нэрээ надад хайртай байна гэж хүлээ завхуцаар хэлэх хэрэгтэй. Услах мэд хэлэх хэрэгтэй гэдэг шиг тийм ээ. Би чамдаа үнэхээр хайртай шүү гэд хэлэхлээр нөгөө хүн нь хүлээж авахуцаар хэлэх хэрэгтэй үстэй тийм. Би чамдаа хайртай шүү гэл одоо хүй хайраа гэл ингэж мэл хайраа гэж шал худлаа тийм.
Хөөе хайраа энийг ийм дэлгүү тийм хайр илэрхийлнэ гэж үү. Манайхан хайраа гэдэг инхээр нөгөө хайр үн цэнийг болгоод нэг шаар худлаа тэгээ зүгээр нэг тийм жижүүрийн үг шиг те. Тэр хөөе хайраа энэ хайраа нэг мод дагаад байгаа ч юм шиг. Энэ бол үнэтэй үг үстэй. Үнсэн. Тэгэхээр тэрийг одоо нэг хайртай ч юм уу хайргүйч юм зүгээр ингээл тийм автоматар хэлж байна л да. Гэтэл хайр гэдэг бол үнэхээр чин сэтгэлээсээ би чамдаа хайртай шүү. Чи энийг мэдээсэй гэж би бодож байна. Гэ ингээ хэлсэн бол баталгаажилт нь халамж واخгүй юу? Тэгээ хайрын баталгаа чи халамж واخгүй юу? Халамж буюу хандлага, халамж буюу үйлдэл واخгүй юу? Үйлдэл хийгдчихэж хайраа батлах гэхээс хайртай хараа гэчил тэгэл юу ч ихгүй зүгээр хайраа гэчил ингээд үйлдэл гэдэг чинь юу юм бэ? Тэр санаатаа санамсаргүй те чин сэтгэлээсээ ядарж гин үгээд асуугаа чи үнэхээр надад чи өнөөдөр их ядарсан байна. Тэгээд орж ирт наяг цайд хөөлөд өгдөг ч юм уу, нүдэн зөөмөгээд байвал гар хөлийн бариад өгчдөг ч байдаг юм уу. Тэгтээ тэрийг чин сэтгэлээсээ. Тэрийг хайрын сэтгэлээр их байхгүй. Тэрнээс биш ялз юм шиг те. За энэ нэг юмний гарын бариад өгчихгүй бол энэ одоо хайргуугаа бодчихно гэвэл энэ хэрэггүй шүү дээ юм уу. Одоо тэгээд жишээлбэл нэг за энд дээр нэг амттай юм аваад өгчийж гэж гүйж идэг юм уу. Дандаа тэр хүндээ анхаарал халамж тавьж, ажил төрөлчөө амжиж явна уу гэдэг мессеж чдэг ч юм уу. Тэ за бэлийгүү байна та энэ гарын дарж явдаа гаж гэдэг юм уу. Нэг оймс харсан ч хөрх юм нэг оймс нь мутцсан байсан ганц оймс аваад өгчийж гэдэг юм уу. Зүгээр ийм үйлдэлүүдээр л тэр хайр гэдэг чинь баталгаач байхгүй. Ямар ч халамжгүй байх юм бол хайргуул гэсэн үг. Ямар ч халамжгүй. За тэгээд нэг ийм юм байсан л да. Ерөн зүгээр хайрт тэр хүнийг нөгөө хүн чинь хайр халамж үзүүлэхгүй бол яах вэ гэдгсэн. Хайрлалаа. Халамжлалаа. Хизээ нэгэн цагт нөгөө халамж нь ирнэ гэдэг тийм байдаг шүү дээ, тий. Чи тэр хүн чамаа хайрлахгүй бол хайрлаа, хожим чамаа хайрлана гэл тийм амар наймалцсан. Тэгдэгчгүй юм байлээ л дээ. Ер нь тийм байдаггүй юм байлээ. Нөгөө хүнд бодоол за энэ хүн намайг одоохондоо хайрлахгүй юм чи хожим намайг хайрлах байлгүйгээд хайр халамжаа дэвсээд хошуугаа дэвсэж нөгөөнөөс хайрламж ирэхгүй бол ирдэггүй юм байлээ. Нийтлэхээр. Тэгэхээр нэгэн л хайргүй халамжгүй хүндий хоосон хараа майчсан хүмүүс байгаа тохиолдолд бол тэгээд бас сонголтонд орох хэрэгтэй байх тийм. Ер нь бол алгүй шүү дээ. Алаг дэлхий дээр ганц удаан амьдарчаад ерөн зүгээр яг бурхан биднийг харахтаа ад жаргалтай сайн амьдрал дээрээсээ гэж биднийг газар дээр төрүүлсэн болохоос биш. Хин нэгэн хүнтэй ингээл зовсон жаргасан чи бандан тасуулаад дээрээ гэвлэхгүй юу тий. Зодуулаач гэсэн хамаагүй наана байж байгаарэ гэд. Тэгээ одоо нэг залуу байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэл их нэрийг дандаа одоо ингээд орондоо орох хэрэг хадж хэмэлж идэг, зулгааж идэг хоо шиг. Тэгээ тийм одоо эмхтэй байдаг гэж байгаа. Тэгээд тэр одоо сүүлдээ чи энэ одоо ингээд хүнийг ингээд орондоо орчоод ингээд идээд ажиллахгүй ш, зулгаагаад ажиллахгүй ш гэдгсэн ойлгохгүй гэж байхгүй. Тэр залуу нь. Тий. Тэгээ энэ тохиолдолд салсан байгаа. Яг ингээд орой болго орондоо ороод зулгаагаад хоо шиг ингээд өмцөм идүүлээ гэж юм. Ийм хайр халамж гэж байхгүй ш. Тэгэхээр хайр халамж гэдэг бол үйлдэлээ. Тэгээ тэр үйлдэл гэдэг бол хүний зүрхнээс гардаг зүйл. Тэгээд та өөрөө тэр хайр дөрвөн болох хэрэгтэй. Хэрвээ таны дотор хайр байхгүй байвал бас халамж гарах хэцүү. Дотор нь байхгүй хайрыг яаж гаргах юм? Дотор нь тэр ирч хүч энерги, хайр гэдэг тэр агуу том энерги байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэндээс юуч гарахгүй шүү дээ. Тэгэхээр юм хүүтэн хөндий зэвэргэн нүдэн түтэн хүмүүс гэдэг бид нэр ярьдаг шүү. Тэр хүнд хайр байхгүй. Тэр чинь ерөөсөө угаасаа л хайр байхгүй. Одоо эхнэрээ ч хайрлахгүй байгаа юм биш. Найз нөхдөд ч хайрлахгүй байгаа юм биш. Байгаль хэлхий бүх юмыг үзэн ядна. Тэгээ ийм хүмүүсээс бол хайр гарахгүй. Тэгэхээр та бол хайрын их ундраг болох хэрэгтэй. Хайрын их ундраг болохын тулд өөртөө ажиллана. Зөв зүйл уншин, зөв хүмүүсийн орчинд орно, зөв энергитэй газар байна. Өөрийгөө чөлөөлнө. Тэр дотор байгаа өөрийнхөө дотор хүнийг босгон байгуул сэрэн. Тэгээ өөртөө ажиллаж бясалгал хийн одоо тий бясалгал хийн одоо залбирал мөргөл өөрийгөө өөрчлөх тэр 70 тухамсарт байгаа 80% байгаа зүйлтэй бол олон янзын арга методикуд биелдэ одоо тэгээд их гоё энергитэй газар орчинд очиж өөрийгөө тэр муу мухагаас чөлөөлсөн ийм одоо арга аргачлуудаар ажиллаж ижил одоо өөрийгөө хайр дөрвөн болгоно. Хайр гэдэг бол нэг урсгалаа болчих юм бол цутгаж орж ирдэг тийм зүйл. Тэгээд халуун юм зөв шүү дээ хайр гэдэг чинь тэр чинь эрчим хүч байгаа даа шүү дээ хүч энерги байгаа даа шүү дээ зөв бүтэцтэй энерги байгаа даа байхгүй бүтээлч тийм одоо их маш их бүтээлч эрчим хүч байхгүй юу хайр гэдэг одоо үгээр хэлхийн аргагүй зүйл л дээ одоо тэр эрчим хүчэл түгээгдэн үз түгээд хайр бол халтдаг хайр бол түгдэг хайр бол дамждаг зүйл стресс чадлахын дамждаг стресс дээр бол тэр стрессийн мэдээлэл бас халдна хүүтэн сэтгэл бас халдна. Энд чинь дандаа энерги чинь шилжих байлтай шүү дээ. Тэгэхээр сөрөг энергиуд бас шилжинэ, эерэг энергиуд бас шилжинэ. Тэгэхээр чинь одоо жишээлх юм бол
хүн аягүй сонио уруу татах аягүй амархан те. Маш хурдан тийм шүү дээ. Аягүй хурдан уруу. Өөдөн татахтаа ерөөсө болохгүй. Ингээд өөдөн татаад сайжруулахлаар бүр ерөөсө явахгүй өрнө. Уруу татланд орохдоо маш амархан байдаг. Хүн аригч болох амархан, арихаас гарах хэцүү. Тийм шүү дээ. Тамхич болох амархан, тамхинаас гарах хэцүү. Янхан болох амархан, янхан биш байх хэцүү. Худалч байх амархан, үнэнч байх хэцүү. Тэ? Хулгайч болох шиг амархан байхгүй, үнэнч байх хэцүү. Хүнд ингээ амлсандаа хүрэхгүй байх амархан, амлсандаа хүрэх хэцүү. Тэгэхээр тэр зөв юм, зөв бүтц гэдэг чинь, зөв зүйл гэдэг чинь тийм хэцүү, хариуцлагатай, маш хэцүү, ухаан шаардсан ийм зүйлтэй. Тэгэхээр энэ дэр бид нар суралцаа, тэгээд цэцэн мэрэг ухаанаар хандахгүй бол зөв сайхан хүмүүсийг ашиглах нүдээр хүмүүс харж эхэлдэг. Энэ их зөв сайхан юм чинь энийг би ашиглая. Тэгж болохгүй шүү дээ. Энэ зөв сайхан хүнийг уул нь хайрлах хэрэгтэй шүү дээ. Одоо хүмүүс их зөв сайхан болоод ирэхлээр хүмүүсийн ашиглах байвалж хувирдаг. Их тийм сайхан оюунлаг, их сайхан зөв хүмүүсийг хүн харчаад өө чи зөв юм чинь чи туслах хэрэгтэй, чи тийм юм бэл ингэх хэрэгтэй гэдэг ингээд тулгаад эхэлдэг. Уул нь тэгж тэр хүнийг тэхийнхээ оронд харин тэр ийм сайхан зөв хүн байгаад нь баярлаад талархаад тэр хүнийг хайрлж хамгаалаад дэмжиж мэддэг чадгааг нь хийлгүүлээд ингээ явбал нь улс их оронд болоо хожимо өөрсөнд нүр хөвгтөнд нэрхтэй. Тэгэхээр зөв сайн байсных нь одоо ялз юм шиг ашиглах гэдэг хүмүүс айгүй муухай. Тэгэхээр энэ ашигч байдлаас энэ зөв хүмүүс хамгаалтанд байхгүй болдоггүй. Тийм тэгэл хамгаалтанд байж яах хэрэгтэй л дээ. Тийм л юм. Их нарийн л та энэ одоо их хариулт их нарийн юмроо. Хайртай одоо хайр халамж гэдэг байгаа. Хайртай мөртлөө халамжгүй. За халамжгүй мөртлөө хайртай юм гэж юу юм байх вэ? Хайртай мөртлөө халамжгүй байхаа. Тий одоо хайртай байхгүй юу? Одоо би танд жишээ нь хайртай. Тэгтэл нөгөө халамжлах тийм юу байдгүй. Эсвэл тийм байж болно. Хайртай мөртөө хайр илэрхийлэх арга ухаан суралцаагүй байж болох юм да. Тэ одоо эвдүү муутай ч юм уу, тэ учир муутай ч юм уу. Тэгвэл тэрийг би энэ хүнийг хайрлах чадахгүй гэдгээ барих юм бол суралцсан шүү дээ хүн. За яаж байрлуул? Аюу амархан аргууд байгаа шүү дээ. За жишээлх юм бол нэг тэр залуу тэгээ болцсон л байсан л да. Тэр би их олон жил юм уншижсэн. Тэгээд тэр яасан гэдгсэн чинь нэг залуу их нэртэй ингээл хайраа илэрхийлэх гээл өөрөө амар санаачлахтай залуу юм байна. Тэгээл ч гинт цонхороо өсөрч орж ирээл 100 цэцэг бараал буугаал яаж яхасан би чамд ингэж хайраа илэрхийлж гин гээл. Тэгээд ингээл айгуу тийм сюрприз барьдаг юм байна л да. Тэгэл гинт чочоогоод эндээс ингэж очоогоод цонхоор өсөрж орж цэцэг барьж ийн гэхэлэр нэлээ сонирчх нөхөр гоц нэлээ одоо санаачлагч юм байгаа үстэй. Тэгээдсэн чи эхнэр нь бүр сүүлдээ төгшөөгөөд за нөгөөх нь уул нь эхнэр яах хэвтэй байсан бэлээ. Тэрэнд нөө баярлаа дэмжих хэвтэй байсан тийм дэмжээ чи минь яасан ухаантай чи яасан сайхан би ямар азтай юм бэ чи надад дандаа энэ хайраа илэрхийлж явах юм аа өстө хүн болгоно ийм хайрыг үзэхгүй байгаа да чи минь мундаг шүү би чинийхээ хайранд баярлдаг шүү гэд хүүлэн дэмжих байсан байхгүй юу тэгсэн чи нөгөө эхнэр нь бас хайрлж халамжлуу сураагүй амтын болохоор чи ямар ярьшигтай юм бэ чи яасан зовлонтой юм бэ гэд нөхрийгөө тэр үйлдэл болгон дээр нь дарсаран байгаад тэр нөхрөөс үлдээ ямар ч хайр халамжгүй болцсон гэж. Тэгээ ерөөс тэгээс үлдэн хөлөөс амтан болцсон. Тэгээ тэр эмэгтэй маш харамсаж байсан. Буцаад нөхрөө чи хуучин шиг болтойсон ч үгүй чи дургуй штэ гэдэг ингээ болцсон гэж. Тэгээд ахиж тэр залуугаас тэр ахи санаачлаа тэр гоё юм гарахаа болцсон. Тэгээд тэр эмэгтэй маш харамсаж ирсэн байхгүй. Би яах гэж тэр нөхрийнхөө надад гаргаж ирсэн тэр жижигхэн сонгороо өсөрж ирээ цэцэг барьдаг гэж бодхолоор ч юм сонирн байгаа үстэй. Надад би бол гайх бах одоо ингээ сууж ирсэн чи гинт ингээ нөхөр нисэж орж ирээ яаж байгаа гэсэн чи цэцэг өгөөд би чамдаа хайртай шүү. Би гэдэг тэр чи ингээ бодоод ингээ байгаа үстэй тий. Халамж гэдэг чи энэ. Тэ одоо энэ бол зүгээр яг тэр зүгээр ийм л юм. Тэгэл алхам тутамдаа гаран дарж байвал бариад үлээдэг ч байдаг юм уу те. Гарчинда хоол ихэ зогсож яхад нь алей би гурлыг чи илдээд өгөөч гэдэг юм уу. Гэхдээ одоо халамжийг янз янзаар гаргаж болно шүү дээ. За тэгээд тэр романтик байдал гэж байдаг. Тэр романтик байдлыг хөгжүүлэх хэрэгтэй юм билээ шүү дээ. Уулна. Тэгэл онгоцны бодлоор би чамдаа хайртай гаал бичээ зогсож идэг л гэн. Зөндөө одоо сүүлийн тийм зөндөө байгаа. Тий одоо тэгэл энэ тэр романтик байдлыг бий болохоор хайрыг гал халуунаар нь байлгадаг зүйл бол тэр романтик байдлыг хөгжүүлээд гинтийн сюрприз бариад нэг тийм санамсаргүй тийм гой одоо сюрпризүүдийг барьж биенийг баярлуулдаг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ арга аргачлуудыг залуу улсууд бол дороо сурж штэ. Та нар хаанаас яаж их нэрийгээ гинт баярлуулах уу? Яаж ингэж баярлуулах уу гэд. Тэгэд би их олон жилийн өмнө хичээл зааж агаад тэгээд ихнэртэй хайртай гэж хэлсэн үгээд гэр бүлийнхээ хүнд хамгийн сүүлд хизээ хайртай гэж хэлсэн бэ гэдэг нэг 30-аад хүн сууж ирсэн тэр хичээл дээр. Тэгээд байжсэн хүмүүс өөч дээрээс өнөөдөр хэлсэн сая хэлсэн ачтай хэлсэн зэдэ хэлсэн нөхөртэй хэлсэн хүүхдтэй хэлсэн гэл эмэгтэйчүүд чинь ам булаацлаад би хэлсэн гэл бүгдээр зэрэг тэгээд ихгүй юу. Тэгэхээр наа за гэл гэсэн нэг ах дугуй суугаад байсан.
Та гэсэн чинь заа энэ 20 25 жил юм нээсэн. Тэгэхээр би тэр ахт бүр онцгойлоо даалгавар өгсөн байхгүй. За та өнөөдөр очиод эхнэртэй хайртай гэж өнөөдөр энэ хайрын тухай хичээл орж байгаа юм чинь заавал хэлээрээ. Тэгээд хайртай гэдгээ эхнэртэй заавал одоо уламжлаад ирээрээ. Ингээд даалгавар өгөө. Тэгтээ та битээ ингээд одоо би хайртай гэдгийг 20-25 жил хэлээгүй хүн гэдэг чинь бол бас нэлийн төсөөрцсөн. Төсөөрчихсөн. Ам хэл эвэлэхгүй, эвдвүүг байгаа штэ. Тэгэхээр та хэлээрээ. Тэгтээ та ингээд хэлээрээ бүр ингээд тий яг нүдрүү нь харж агаад гарын барьж байгаа чин сэтгэлээсээ би ингээ бодоод байсан чамдаа ямар их хайртай юм бэ гэж хэлээрээ. Бити ингэж палсуул хэлээрээ. Тэгээ хайнга бити хэлээрээ те. Чин сэтгэлээсээ нүдрүү нь харж агаад их нөхцөлийг бүрдүүлж агаад их тийм боломжийг тааруулж агаад хайртай гэдгээ хэлээрээ гэдэхгүй юу? Тэгсэн чинь заа гэдгсэн байхгүй юу? Тэгээ явсан. Тэгээ маргааш нь заа да. Тэгээд яг бус хүмүүст нь хайртай гэж хэлж амжиг хүмүүстэй хэлээрээ гэд. Тэгээ хүмүүс би энэ хайртай гэж хэлээд ирсэн гэл маргааш нь даалгавар асуусан чинь л ёо хэлсэн өстө гоё байсан нэрээ юу би ч гэсэн чамтай хайртай гэсэн гэл хүмүүс нь айгуу гоё юм хайр гэдэг чинь гоё энерги юм чинь гэл айгуу гоё халуун дулаан гэл хайрын тухай ярихад айгуу баяр хүртэй байвал нөгөө ахыгаа гин санаад за та хэлвүү гэсэн чинь хэлсэн гэл гэж шүү. За яав гэсэн чинь эхнэр нь уйлсан гэсэн. Бүр ингээ гайхаад ингээ бүр ингээ эхнэр ингээ би чамд маш хайртай шүү гэсэн чинь айгуу гайхаж ярьж яснаа уйлсан тий. Тэгэхээр тэр одоо яасан ч хачин хүүтэн хүндээ яасан сони тий. Тэгэхээр нөө хайртай гэдгийг халуун дулаан байдлыг илэрхийлээд тэгээд тэрийгээс одоо хайр гэдэг зүйлийг нөө ингэж юу яаж яах юм бэ л шүү дээ. Одоо нөө гал нэмжих хэрэгтэй байхгүй юу? Нэг ингээл романтик байдал, нэг бэлэг, нэг сюрприз, нэг хайр, нэг халамжаар ингээл тордчил байвал хайр гал халуунаараа байгаа л унтрахгүй байгаа л. Харамсалтай нь өнөөдөр нэг нь галыг асааж явах нөгөөх нь яаж байгаа вэ? Ус цацж байгаа шүү дээ, тий. Тийм. Нэг галыг асахлаа нөөч нь ус цацаад гал асахлаа ус цацаараа сүүлдэн дээр гал яхаа ингээд нэг нь галаа асаахад усыгээд байвал ус гал хоёрын аль нь дийлэх бол усан л дийлэх. Дээж тэгэн тий. Сүүлдээ тэр чинь асгаа болчих шүү дээ. Тэгэхээр харамсалтай нөө хайрын арга ухаан мэдхгүй өөрийгөө хөгжүүлэхгүй бас л эн чинь хөгжинэ. Гэр бүлийн харилцаа хөгжинэ. Босгон байгуулагдана. Анхнаасаа л хоёр талаас хүчин чармаалтаар гэр бүл гэдэг тэр соёл, гэр бүл гэдэг хайр, халамж гэдэг тэр нүдэнд үзэгдэхгүй харилцааг босгож шүү дээ. Халуун тэр гүүр тавиад хоорондоо бие бинийгээ хайрладаг, халамжилдаг, бие бинийгээ ер нь гэр бүл гэдэг чинь хамгийн сайн найз байх хэрэгтэй тий. Би хамгийн сайн ойлголцдог тийм орчин орон зай байх хэрэгтэй. Гэтэл чинь тэмцлийн талбар болж шүү дээ тий. Тэгээ зодтолдог, нүдэлдэг, хэрэлдэг, би чамаас илүү гэдгийг харуулдаг газар болчих юм бол энэ бол өнөхөр утгагүй амьдрал. Тэгээ ихэнх хүмүүстэй үг яриагаараа нийлэхгүй. Үзэл бодлороо нийлэхгүй. Хоббигоороо нийлэхгүй. Юм ярихлаар санал дандаа зөрнө. Тэгээд одоо нэг юм хэлэхлээр дандаа буруу ойлголцсон. Тэгээд орон дотроо жолигтой сайхан халуун дулаан байж чадахгүй. Тэгээ ингээл ийм амьдралыг төвчээд амьдарч байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол эмгэнэлтэй, энэ бол эрүүл гэр бүл биш. Тэгээ ингээл одоо өссөн үсээ өнөдөн болоод чихэндүүлээ. Тэгэл ингээд гэр бүлийн хоёрчлаа нэг муха ууртаа царайтай. Хараас нэг амар ууртаа гэр бүлүүд явж идэг шүү дээ. Тийм шүү дээ. Хоёлаа дандаа биендээ уурсараад одоо хамт байхдаа хүртэл уртаа харагдаад байна шүү дээ. Уул нь гэр бүл гэдэг чинь ингээл романтик биенийгээ илсэн, таалсан, хөтөлсөн, ингээл хайрлсан, инэрсэн, ингээл биенийгээ нэг зөөлхөн харсан тийм л одоо байх ёстой байх гэж би бодож шүү дээ, тийм үү? А гэтэл чинь нэг л ууртаа хүмүүс яваад байгаа. Тэгээ тэр уураа хаана гаргадаг гэхлээр ажил дээр ирж гаргана. Хамт олондоор нь хүмүүст гаргадаг. Энэний байдлыг өөрчилцгөөё. Тэгээ бүгд хайр дурлал суралцгаая. Романтик байдал, биенийгээ хайрлсан, халамжилсан тэр байдал суралцаж нэг нэгэндээ хайр дурлалынхаа гал дээр гал нэмэхэд санаашлагтай, сэтэлтэй. Яг одоо та хажуудалтай байгаа хандаа ямар нэгэн сюрприз бэлдээ чи нэг бичгийн цаас аваад шууд бичтэй би чамтай хайртай шүү. Чиний энэ чанар надад маш их таалагддаг. Чамаараа бахархаж явдаг шүү. За хайрыг бас одоо ингэж бадраадаг зүйл бол нэгнийхээ сайн сайхан зүйлийг олж харах. Тэргээр нь бахархах. Бас хэл нэг чинь бас л нэг том гал واخгүй. Чиний яг энэ чанар үнэхээр би үнэхээр энэ бодож бүр бахархаад ханддаггүй маа. Чи үнэхээр бахармаар сайхан хүн шүү гэдэг тэр юм хүн болгонд л байгаа шүү дээ. Хүн болгон сайхан чанар байна. Тэрийг хэл. А зүгээр хүний дутагдaltaй талыг бол чиний надад энэ таалагдахгүй гэж хэлэх зүг байдаг. Тэгээ чи ер нь усанд ордгоо те надад тэр чин таалагддаггүй шүү дээ гэдгийг уур уцааргүй байдлаар хэлэх байхгүй юу. Усанд ордгоо одоо эрэгтэй хүмүүс ер нь их цагаан байдаг шүү дээ. Тэгэхээр сайхан усанд ордог байх юм байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг чи усанд орооч гэж хэлгээсээ илүү
чи усан доруулах надад таалагдана гэж хэлэх хэрэгтэй юм байна л да. Их энгийн гоё. Энгийнээр тийм. Тэгэхээр энэ аргуудыг одоо ингээд зөндөө юм байгаа тэгэл уншаа суралцаад хэлээд тийм. Тэгэхээр энэ эрэгтэй эмэгтэй хоёр бол одоо гэр бүлийн үнэхээр босгон байгуулаа. Гэр бүл гэдэг тоглоомонд оролцсон юм бол энэ бол бас нэг том тоглоом шүү дээ. Гэр бүл гэдэг багийн тоглоомонд оролцсон л бол үнэхээр л одоо тэгэл дуустал явах хэрэгтэй. Болохгүй л одоо багаа солих байх. Тийм. Багаа тэр хүмүүсэндээ багаа сольж яхад чи одоо би битээ солигач яах юм. Битээ солиараа ер нь болж байгаа солихгүй бол зүгээр ягаад гэвэл хүүхэд маань өнчрөх гээд байгаа учраас хүүхэд янз янзын эцэг гэхийн царай хараад авчихж жоохон тааг юм да тий. Тийм шүү дээ. Онцгүй муухай шүү дээ. Тэгэхээр болж өгвөл нэг багтаа байвал их зүгээр. Тэгэд одоо бүр болохгүй бол таны сонголт байх. Би тэрэн дээр нөх одоо таны хувь тавиланд бол би нэг нөлөөлөд янз янзын ярихаасаа илүү яаж эерэг байх вэ? Тэгэхээр хажуудаа байгаа хүнийг хүндлээсээ энэ цаг мөчид надтай хамт байгаа юм чинь цаг хугацаагаа надад зарцуулаад байж гэнэ гэдэг дээр бас хүндтэй хандаад тэгээ бахархдаг байх хэрэгтэй байгаа юм. Тэгээд урамшуулдаг байх хэрэгтэй байгаа юм. Тэгээ би минийг ховор нандин зан чанарууд дээр талдагд бас хажуу талтай байгаа нь маш талархах хэрэгтэй. Талархал одоо ингээл бас нөгөө миний төлөө хэрвээ юм хийж байгаа бол тэр хүн те. Өөрөө чинь төлөө чиний төлөө юм хийж байгаа бол тэнд нь талархах хэрэгтэй байхгүй юу? Сайхан хоол игээд өгчвөл маш их баярлалаа гэж хэлсэн. Гэхдээ ямар гоё хоолыг баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Хийх л ёстой юм шиг одоо тэгээд ингээд. Тэгээд айгүй буруу харилцаанууд зөндөө байдаг. Тэгээ бол хэд хэдэн бас буруу харилцаануудыг мэднэ. Ингээд бүр нөхрийгөө боол нохоо мэт болгочихсон. Гарыгаа хурууны үзүүрээр хөдлөж идэг. Тэгээд халахдаггүй. Тэгээд нэг алтан загасны эмгэн шиг амьдарч байгаа хүмүүс байх юм. Зөндөө байгаа тийм. Тий, алтан загасны эмгэн санаанд ордоо шүү дээ. Тэгээд одоо өөрөө алтан загасны эмгэндээ ямар муухай харагдаж байгаа юм бэ гэхгүй нөхөр нь боолын бол босхны шороо болцсон. Хурууныхаа үзүүрээр дохиод юм хэлгэж байгаа хүмүүс байдаг. Энэ бас айгүй буруу. Эний цаар нөгөө хайр хүндэтгэл халамж ч юм байхгүй зүгээр хуурамч харилцаа хийсвэр харилцаа байгаа байхгүй. Нөхөр нь бол заахад ингэсгээл ингэж байж явахгүй болохгүй ч болцсон юм уу. Тэгээ бас алтан загасны эмгэн шиг эмгтээчүүд байвал бас энэ тэр тийм хүн өөрөө тэртээ дөрөв хайрыг мэдрэхгүй л дээ. Тэр дандаа л өөрөө тийм хоо эздэлэл хүнийг ингэж байгаа учраас өөрт нь тэр бидний яриад байгаа тэр баяр хөөр, бялхам хайр, бялхам халуун дулаан орчин байхгүй. Тэгээ нэг нэгээ бас юу гэр бүлийг сайхан байлгыг бол халамж гэдэг нь бас ойлголцол. Зовх үеийг нь сайн ойлгоод, жарах үеийг нь ойлголцоод, зовжих үед нь ойлгоод хажууд нь гарын бариа сууж яана гэдэг чинь халамж шүү дээ. Тийм шүү дээ. Хүн хажууд нь ойлоод байж хад буруу тийш хараад унтаад байж байгаа хүмүүс байдаг байхгүй юу? Тий. Одоо ингээд бүр амар өвдөд уйлж ихтэй өвдөд уйлж их зүгээр буруу тийш хараад унтчихж байгаа байхгүй юу? Ямар ч халамж байхгүй. Тэгэд бүр энэ уйлж байгаа нь бүр яршиг төвхтэй тий. Тэрний оронд тэр чи ойлгосоош. Үгүй энэ өвдөд уйлаад байгаа юм биш үү? За энэ өвчин яаж намдаах вэ гэж явбал тэр чи халамж байхгүй юу? Би ч юм тайртай гэчихэд нөгөө хүн нь өвдөд зовдоод халуурдаг ч юм уу өвдөж яхад чинь буруу дэшаараа хөвтөж байна гэдэг чинь хайр халамж байхгүй хинэггүй тоомжиргүй үнэхээр өөдгөө л байгаа байхгүй юу тий. Тэгэхээр өнөөдөр ийм одоо нөхцөл байдлуудыг ойлгох хэрэгтэй. Тэгээ нэг загинсан зандарсан яс ядаргаатай яшигтай төвхтэй ингээд төвшөөгөөд ингээд нэг ойлгохгүй нэг ингээд ядраа зүдээд тэгсэн мөртлөөсөө одоо ирчүүд арх угаад ирэхлээр чи шаардчихлаа намаа ойлго бамтай хийж өгөх гэдэг. Албатай юм шиг авч яригдчихэр чи бандангаа болтол нэхэж чаддаг. А үнэ ирэл дээр нөгөө хүн зовж яхад халамжилж чаддаггүй. Энд чинь нөгөө тэгш биш тэнцвэртэй биш эрүүл биш харилцаа болчихж байгаа. Тэгэхээр ингээ нэг нь нураад нэг нь босоод. Тэгэхээр ер нь гэр бүлийг босгон байгууллагад хоёул харилцаа. А ер нь эмэгтэй хүмүүс бол ирчүүдэд өөрийгөө ойлгуул гаргаж суралцах хэрэгтэй юм байлээ. Надад эн чинь таалагдахгүй байгаа шүү. Би чамаа ийм байгаасаа гэж хүсэж шүү гэдгийг өөртөө болж байгаа сэтгэл мэдрэмжийг нөхөртөө эвтэй хэлж сурах хэрэгтэй. Би чамаа ингэн байх гэж бодчихсон чи намаа ингэчлээ шүү. Би чамаа хэлсэндээ хөрөх байхаа гэж бодчихсон чи хэлсэндээ хөрсөнгүй. Би маш хурам хугарлаа. Би чамд итгэл алдарлаа. Чи намаа олон удаа миний итгэлийг эвдлээ. Надад энэ аяг муухай байна. Тэм учраас чи нэгэнд олоод чадахгүй байгаа бол би ийм дандаа чи намаа нурааж байгаа учраас би энийг төвчж чадахгүй нэ гэдгийг л ойлгох хэрэгтэй юм байна. Тэрнээс чи ингээ арихуулаа чи тэнлээ гэдээ яриад ах шаардлага байхгүй. Тэгээ нэг нь тийм юм ойлгохгүй удаа дараа давтчих байгаа бол энэ хороо дээр ирсэн цаг мөчийг ойлголцохгүй үнтэй өнгөрөх албагүй шүү дээ тий. Би бол энэ дээр бол бас салдаг хүмүүсийг бол буруутгахгүй хүүхэд хэцүү болж өгвөл эвтэй байх хэрэгтэй. Тэг бүр болохгүй бол ямар энэ хороо дээр өөрийгөө энэ амьдралаас ч яаж байгаа сайн сайхныг мэдрэх гэж ирсэн болохоос биш хэн нэгэн үнийг хүмүүжүүлэх гэж бид ирээгүй. Тийм. Тэгэхээр энэ дээр эмэгтэйчүүд маань өөрийнхөө өөрийгөө маш сайн сонсоод
өөрийнхөө тэр дотор хүнийг маш сайн сонсоод тэв шийдвэр гаргаж явах нь зөв байх. Тийм. Ер нь өөр айгүй тийм зөв шийдвэр маань зөв байгаасаа гэдэг дээр л бид нар маш анхаарал хандуулах хэрэгтэй тийм. Зэр шийдвэр зүйлд нь намайг сайн төтлөх тийм шийдвэр авах хэрэгтэй байлаа. Тийм. За энэ манай комент дээр гэсэн яагаад дандаа ирчүүд ихээрэл бүгд уудаг иддэг гэж ярьдсан бэ гэд бас нэг залууд ихсэн байна л та. Тийм. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд болж байгаа бүх асуудал архитектуртай холбоотойгоо судалгаагаар маш их гарсан. Тэгээ одоо сая манай хийсэн судалгаан дээр бас архитектурын асуудал маш хүн дээр тавигдсан байгаа. Гэр бүл салалт номер 1 асуудал байгаа. Тэгээ архитектурын асуудал орж иж байгаа судалгаан дээр. Ерөөсөн судалгааны дараалал тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь гэр бүлийн салалт архитектурт хоёр шууд хамааралтайгаар номер 1 2 дугаар жагсаж байна. Өнөөдөр нийгмийн. Тэгэхээр өнөөдөр энэ асуудал бүр нийгмийн түвшинд тавигдсан. Шоронгууд хүнээ багтаахаа байлаа. Тэгээ шоронгууд хүмүүсээ багтаахаа байхлаар өршөөлийн хууль гаргаад, арай хөнгөнүүдээ гаргаад, орон зай гаргаад дараагийнхаа хүмүүсийг шоронд оруулж байна. Тийм. Тэр нөгөө судлангууд л тэр шорон уул нь хоосрох хэвээр тий. Тэгэнгүүт тэр хүмүүс хөнгөн ялтаанууд нь сулагдаад өршөөлийн хуульд оронгууд нь дараа нь ахиад ойчилж байгаа байхгүй юу шоронд. Ийм нийгэм хүнд биш шүү дээ. Тэгэхээр энэ асуудал маш их байгаа учраас архины асуудал яригдж байна. За тэгээ баар савар дүүрэн согтуу залуучуудын тэгтээ дөрөв бид нар мэдж байгаа орой уучлахлаар битүү одоо ингээд согтуу хүмүүс ингээд болчихсон амар байх шүү дээ. Тэгээд эмэгтэйчүүд одоо тэр сүүлийн би заримдаа машин барихгүй такси өрөө явдаг. Машин гарахгүй өдрөө. Тэгээд таксины жолооч нартай бас ганц нэг юм яриад явж ихлээр одоо эмэгтэйчүүдийн архитект бас их байна гэж ярьж байна. Ирчүүд их архитектын эмэгтэйчүүд өдөр ирүүл хүн хардаг гэж байгаа байхгүй юу? Өөрөөсөө өдөр л ирүүлхэн хардаг. Шөнө болохлаа өдөр амар байдаг гэнэ хүмүүс нь ирүүлэл мөнгөдлөө боочдаг. Шөнө болоод ирэхлээр даа согтуу эрэхтэй хүмүүс бөөлжөөл тэгэл мөнгөө төлөхгүй биеэрээ төлчихийгээд одоо ингээд шөнө мөнгөндөө болоод явах юм аа. Тэгэхээр одоо дандаа юм согтуу хүмүүс яхаа зарим мөнгөө өгөх юм, зарим байхгүй болтчих юм. Одоо ирчүүд эмэгтэйчүүд бүгд жиг дэрэгдэж байна. Одоо эмэгтэйчүүд ч ихсээд байна удаа гэдэг. Тэгэхээр энэ одоо нөхцөл байдал бол ийм байна. За тэгээд гудамжаар одоо энэ хүн залуу гудамжаар явдаг хүн юм баг та тий. Гудамжаар төөрөн согтуу хүмүүс явж байгаа юм. Цагаан шуудаа өөрцөн мэдгүй манай энэ ажлын аваар манайх ч одоо гисэр сүмийн үед энэгээр л дүүрэн л юм уу явж идэв штэ 3 4 5-аараа 7-оороо 8-уулаа энэ төр ингээл нэг бүл юм шүү байгаа. Тэгээ шуудаага өөрцөн согтуу судал тэр нөө цагаан шуудаа өөрөл тэр дотор нь байгаа юм аал пивер мэвэрэл зараал мөнгө болгодог юм шүү байгаа. Тэгээ тэргээр арих угаад тэгээд яаж хөлдөөд өгчдгүй хөрх юм. За гэмтэл дээр очиж үзэх юм бол гэмтэл дээр өдөрт 200 орчим хүмүүс ирдэг. 90% 95% согтуу байдаг. Тийм. Ер нь ахын чанартай гэмтэл бол бараг байдаггүй. Дандаа согтуугаасаа уулзсан тий. Эсвэл мөрөгсөн, шөргсөн, зодолсон, голдуул зодоо ирэх юм да. Тэгээд одоо эрэгтэй хүмүүс маань маш их зодолддог байгаа. Тэгээд ийм одоо нийгэмд байгаа учраас магадгүй энэ залуу өөр арх удгүй сайн байна. Тийм арх удгүй байвал сайн арх хизээш бити уугаарай. Одоо муу арх уухгүй байж байгаад хүн өвчин тусаад өгдөг гэнгээл айгүй муухай мунхруулсан уруу татсан өгнүүдэд бити итгээрээ. Арх уухгүй байх маш онд сайн шүү. Тэгээд бити арх уугаарай. Ер нь ямар ч хорц зуршлах бүгд муу. Арх, тамхи, хар тамхи, ховжив стресст автах, депресд гүнзгий байгаад байх, өөрийгөө танд оромжлох, өөрийгөө хит шүүмжлэх, бусдыг хит шүүмжлэх, юм л болгон бусдаас хайх гэд эдгээр чинь донгууд болоод хөгжчихдөг байхгүй юу. За тэгээд одоо тэр янган чинь бас заримдаа дом байдаг гэж байгаа шүү дээ. Өөр эрэгтэй хүнд донтцсон тий. Мөнгө болохоосаа гадна гэх мэтчлэн маш муухай одоо байж боломгүй бидэнд хожимоо маш хор холбогдолтой. Их муу тийм үр давартай амцгүй тийм юмнууд их муу юмнууд та одоо тэгээ ийм зүйлүүдээс бид нар маш хол байх хэрэгтэй. За арх уухад бол бид нар ухаанаа алддаг. Ухаанаа алдна гэдэг бол оюун санаагаа алдна гэдэг бол хяналтаа алдна гэдэг бол хамгийн буруу. Хяналтаа алдсан юу ч хийж магадгүй. Тэгээ явсараад юу ч орооцолдож магадгүй шүү дээ. Хяналтаа алдна гэдэг чинь хамгийн буруу байхгүй. Тэгэхээр арх ууж хяналтаа битээ алдаарай тий. Огт арх уудгүй хүмүүс үнэхээр сайхан байдаг. Арх уудгүй хүмүүсийн цаана айгүй гоё хайр байж байгаа байхгүй юу? Арх уудгүй би бас олон сайхан хүмүүс мэднэ. Айгүй амар байдаг шүү дээ. Маш их тайван байдаг. Юм ярихад үг хэлэл олцоход айгүй амар байдаг. Тэгэхээр энэ хор зуршил гэдэг зүйлээс залуучууд маань одоо хол байгаасай. Тэгээд арх уугаад байдаг эрэгтэй эмэгтэй хүмүүс үндсээрээ энийг таслан зогсоогоосоо гэж хүсэж байна. Огт уудгүй байх хэрэгтэй. Энэ маш том хожил. Шатрын нүүдлэр бол маш том шах мат гэд мат тавьж байгаа асуудал байхгүй юу? Тэгээд архийг мат тавьяасаа тий. Архийг
Шатраар бол нүүгээд мад тавиад архийг хожоосаа ялаасаа тий арх тамхи энэ садар самуу энэ зүйлүүдийг тэгээ одоо тэндэг донтой хүмүүс байдаг тэнүүлч донтой бас дон болцсон тий ерөөс тэнэхгүй л байж чадахгүй тий тэнүүлч донтой хүмүүс гэртээ тогтдгоо тэгэл ерөөс гэртээ байхлаар л хөлөнд нь хий орцсон гарч тэнэхгээл юм тэнүүлч донтой хүмүүс тогтож гэртээ байд сууж тогтож чаддгүй юм тэнүүлч донтой хүмүүс байдаг тэгээ энэ тэнүүлч донтой хүмүүс харамслаа нь ер нь бас судалгаагаар ер нь дандаа гэрээсээ гадуур насарсан байдаг тэнж яваал насарчдаг. За тэгээ одоо энэ хамгийн одоо тод жишээнүүд бол энэ цагаан шуудаа өрсөн хүмүүс гэдэг түрүү ярьлаа. Энэ цагаан шуудаа өрсөн хүмүүс бол за над дээр нэг их чиржсэн манай нөхөр ингээл гэртээ 7 хоногийн хэд хоногийн тэгэл яваад өгдөг. Тэгэл шуудаага өрөөл нөхдүүдтэйг нийлэл яваад өгдөг. Уул нард нь амьдрал байгаад байгаа юм шиг. 3 хүүхэдтэй эхнэр нь аягүй сайхан хүүхдүүд нь том болцсон. Тийм нэг 50 гарцсан нэг ч байсан. Тэгээ хүүхдүүд нь том болцгооцсон. Хүүхдүүд нь аавыгаа ингээл эрэхтлэр нүүдэн татаал усанд оруулаад хоцсон нэрийн юмсгөл тэгэл гэртээ 7 хоног гэж. Тэгэл энэ дон хөдлөл. Чи одоо амьдралгүй хүмүүс л тэгж явдаг гэж бододсон чи бас. Тэгээ бүр яаж ч гуугаад нэмэргүү. Тэгэл одоо шуудаага уурал тэгэл тартагтаа тултлаа явдаг гэж. Тэгэл архитал тэнэл явж байгаа л бүр болохоо гэхлээр ярьж байгаа л өөдөн татуулж байгаа л яваад өгдөг. Ингээд бас тэнэх донтой хүмүүс байна. Тэгээ тэнэх донтой хүмүүс бол одоо энэ тэнэх донгоос бол зогсоох хэрэгтэй л тий. Чи гэртээ одоо жишээлбэл мэдгүй би бол тийм хүмүүжлтэй хүн биш. Би бол гэрээсээ гадуур хязж би хэрвээ гэдэг гэрээсээ гадуур хонж байгаа тохиолдолд учиртай, шалтгаантай, зорилттой ингэж л би яг миний хаана явж байгаа зэрэг тодорхой байдаг. Ирэх холбоотой тэнд хонж ийг бол ингээд. Тэгэхээр чи тэр гэрээ хаана хизээ юу хийгээ явж байгааг мэддэггүй юм тэнүүлч донтой хүмүүс байдаг. Өвчтөй ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм хачин тонгууд бидний дотор хумсаа мэрэх дон байна. Ингээл цавал хийвэл ингээл хумсаа мэдэл үсээ зулгаах дон байна. Одоо ингээл үс зулгаасаар хагаад одоо ингээд манай Монгол хэд хэдэн тийм нотоо хөлтүүдийн хаалгаа болж одоо хотоотноос нь үс авсан шүү дээ. Одоо бүр ингээд яг ингээд үсээ идэт байхгүй. Идчих. Тэгэл ерөөсөө ингээд үсээ эцсээр байгаа сүулт нь хотоод орон дүүр ингээд үс болоод хагалгаа хийгээд хотоодны хэлбэртэй үс гаргаж ирж хайж одоо ингээд шалгах. Тэгэхгүй сүултээ хоол орхоо ойлоод хүжрэл үсээд. Тэгээд тэгэхээр хотоодны онгоолгоод ингээд үсээд байгаа. Тэгээ ийм төрөл бүрийн одоо хачиргалтай ямар ч ашиггүй ийм хачин заван одоо ямар одоо үс идэхийн хэрэг байхгүй те ийм хачин донгууд байдаг. Тэгэхээр энэ муу зуршил буруу зуршлуудаас бол өөрийгөө хайрлж хамгаалж үндсэн хүнээ авч явахын тулд хүмүүс хөдөлмөрлөж мэдлэгтэй болж уушиж судалж санаж сэрж хүмүүсээс эрүүл зүй хүмүүсээс мэдээлэл авч хамгийн гол нь бидний мэдээлэл эрүүл зүй үр дүнд хүрхүүц сайжрахууч өөдлөхүүц баяр хөөртэй ажиглалтай болохуус мэдээллийг сонсох хэрэгтэй байна. Бидний авж байгаа мэдээлэл дандаа тийм зөв мэдээлэл байвал нь бидний бодлолтууд зөв болоод мэдээлэл маань зөв байх хэрэгтэй байхгүй. Тунгалаг мэдээлэл аваад тунгалаг юм гараад шүү дээ. Бохир мэдээлэл, бузар мэдээлэл аваад юм бол бузар юм гараад шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хинтээ хаана нөхөрлөх вэ? Хинтээ хаана хамт байх юм бэ? Ямар орон зайд орчинд байх юм бэ гэдгийг бүр ингээд айгүй сайхан бодож тунгааж дэмий хүмүүсээс сол байж, муу хүмүүсээс зайварж сайхан хүмүүстэй ойр дотн байх юм бол амьдрал гайхамшигтай сайхан. Тий. За түрүүний залуу маань гэсэн юм л да. Таныг буруудахгүй юм аа уучлаарай зүгээр яг би судлаа. Би ажил ихтэй хүн тэгээд ингээд яалчгүй баараар саваар явахаар хүүхнүүд битгий байдаг юм аа тэгээ би бас тэгсэн юм аа гэж бас тэгсэн юм. За хүүхнүүдийн чи уусан гэж хэлцэг. За. Тэгээд энэ залууд бас зөв хин гэж залуу байна. Энэ Монгол хүү гэдэг. Монгол хүү бас яриа гэж сонсч. Тийм ээ те сүүлийн үед бас баар савар хүүхнүүд битүү болсон байлээ гэсэн яриа байлаа шүү. Тэгээд тэрийг бас би сонсч байсан. Тэгээд одоо ер нь баар савнууд явандаа хомигдаад эрүү сайхан ресторанууд их болох байлгүй дээ. Тэгээд оройн цагаар ингэж дэмий цагаа өнгөрөөгд хүмүүс маань ухамсартай болоод болцоох байлгүй дээ. За ер нь бол би Шведэд явж исэн баар байдаггүй. Шведэд. Тийм, бүр айгүй гайхалтай. Тэгээ нөгөө Монгол сэтгүүгээрээ бид нар бааранд орё гэл дискод байгаад бидний бол нэг баар диско меско гэл нэг тийм зорилгоор явсан байхгүй юу? Шведийн Мальмого хотод байж исэн. Ёстой шөнжингээ хайгаад байдаг юм да. Тэгсэн чинь нэг баар болсон чинь тэр нь ганцхан цор ганц баар болсон чинь 12 цагт туршаа хаацсан бид нар 4 цагт явж байгаа штэ. Оюутан байсан л да би. Тэгээ баахан тэгээс үүлд нь шал дэмий юмар явлаа гэдэг ойрмог амтд 4 цагт орж иржсэн. Тэгэхээр ер нь бол гадаадын өндөр хөгжлийн орнуудад баар сав чинь ялангуяа тэр аз жаргалын индексээр өндөр орнуудад бол баар сав байдаггүй юм билээ штэ. Одоо тэр юу Америкэн тэр юунд ахлахаа биш ээ. Юта мужид. Америкэн тэр Юта мужид бас баар байдаг гинэ. Тэр дан Есүсийн хүмүүс байдаг юм хот юм байна л да. Ганцхан баартай тэр нь
бүтэн мужаараа штэ. Ганц баарт нэг хотод нь гэсэн юм гэсэн. Нэг баарта тэр баанд ганцхан 5 дахь өдөр ажилладаг. Бус өдөр нь ажилддаг. 5 дахь өдөр ямар ч арихгүй. Зүгээр л ууzaал би нэг хараад ус ундаага уугаал жимс ногоо юу гэдэг юм аа гэдэл бүжиглж байгаа л тардаг. Стресс ямар ч арихгүй. Тийм. Тэгэхээр тийм юм чи стресс ч байхгүй л тийм. Тийм ямар ч хэрүүл зодон байхгүй. Тийм одоо хотууд байдаг байна. Тэгэхээр бид нар маань бас яваанда бид нар намаа одоо оюутан байхад залуучууд цагаа өнгөрүүлэх газар алга баар гадаадын оронд баар байд юм байлээ гэл айгуу тийм буруу ойлголттой баар гэдэг чинь ийм юм болж хувирч хөгжинэ гэж хэм мэдхийн. Тэр үедээ баар гэхлээр их л гоё юм боддог байсан чинь одоо бол одоо баар гэдэг чинь их хачин заваа юм болж хувирлаа шүү дээ тий. Арх уусан тий. Хамаагүй юмгүй сохтуу гэсэн газар болж хувирсан. Тэгээ энэ өөрчлөгдөх байхаа бүгд энийг өөрчилцгөөё тийм ээ. Хамтдаа бүгдөө л өөрчлөе. За энэ баяр сайхан ууган дэлгэр гэдэг. За маш сайхан ярилцлага болж байна. Баярлаа гэд. За бас дэмжсэн хүмүүс зөндөө байна. За баярлалаа. Аги ядамжав гэдэг. За зөв сайхан нэвтрүүлэг байна. Одоогийн нийгэмд хэрэгтэй зүйл байна. Амжилт хүсье гэсэн байна. За тэгээд мөн мөөгийгээд манай. За танах зөвлөгөө өгдөг газар юм уу? За яаж холбоо барих вэ? Тийм холбоо бариул яаж барих юм бэ л гэдэг. За бямба уцаа өгчих бах тий. Тэгээд яхав дараа нь холбогдоод ерөнхийдөө одоо бид нар энэ нэвтрүүлэг дуусгаад энэ аз жаргалын дэвтрээ бас нэг айгуу сайн асуулт тавьсан гэж үзсэн үндэ бид нар бэлгэлдэг байгаа. Тэгээ манай ярдагсаар ирж уулзаж болно. Тэгээд ерөнхийдөө аз жаргалын өдрийг бид нар тэмдэглээд аз жаргал стресс судлаач хүний хувьд яг 3 сарда хийхлээр мэдээлэл мэд давхцаад байдаг учраас хүрэлцгээ байцдаг. Тэгжэл 3 сарын 20 болчих гээд байдаг учраас бас дуршлагжаад хугацааны өмнө хүмүүстэй юм дуулгаж яа. Тэгээд хүмүүс маань одоо энэ сэдвийг сонирхдаг, амьдралдаа өсч дэвжиж өөрчлөгдөе, сайжрээ, хөгжилтэй бай, баяр хөөртэй амьдрээ, амьдралын гайхамшигыг олж судлаа, бэрхшээлийг хөнгөн даван туулцгаая гэсэн ийм чиг хандлагатай хүмүүс одоо зориулж ийм одоо баримжаатай ийм одоо өөрийгөө ингэж хөглж авч явдаг хандлагатай хүмүүст зориулж нэвтрүүлгүүд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт бас та өөрөө оролцоод тэр яг холбоо бариад ер нь явандаа бид нар бас удахгүй шинэ байранд орноо. Тэгвэл нь 7 хоногт нэг удаа бас үн төлбөргүй лекц явж явах бас санаа байна. Тэгээд энэ мэддэг чаддгаа бас нэгэн л би монгол хүн учраас эх орныхоо одоо энэ олон сайхан багш эрдэмтдийн тусламжтайгаар сурсан мэдсэн бас нэлийн зүйл байгаагаа чадаа ядамс та нарт хүргэж байна. Тэгээд дандаа бохир заван юм ярьсаар бид нар салхаж байгаа учраас эерэг юм ярьдаг хүмүүс маань олон болоосоо гэж хийж байгаамаа. Тэгэхээр асуудал байвал бас цаг зав бямба уцаа өгчих тийм. За миний утас бол 91900 400 гэдэг утас байгаа. 91900 400 гэдэг утсаар холбогдоод бас ир зөвлөгөө аваад уулзаж болно. Тэгээд үнэхээр хүнд асуудлууд байвал хувьчилсан юмыг бол ярихад бол өшөө тодорхой зөвлөгөөнүүд гарах байх л та тий. Тэгнэ. За тэгээ бас сараар адна маань за хүмүүст хэрэгцээтэй сэдвээр лайв хийдэгт талархаж байдгаа баярлалаа амжилт хүсье гэд байнгын манай үздэг бас үзэгч маань. За их баярлалаа. За ер нь янз бүрийн юмд хит дурлаж ус цаас зэрэг зүйлсийг ходоодоо дүүргэж байна. За сэтгэлийн эмгийг өвчин штэ л гэсэн байна. За энэ ямар сэдвээр ярьдаг нэвтрүүлэг юм. За ямар ч сэдвээр ярьдаг нэвтрүүлэг юм уу гэсэн байна. Үгүй ээ. За ерөнхийдөө сэтгэл зүйн чиглэл бидний тэр далд ухамсарт байгаа чих хандлага, амжилтын тухай, амьдралын тухай энэ хорвоо ертөнцийн хүний амьдрал бид нар ямар зүг чиг баримжаатай явбал нь зөв байх юм бэ? Бид нар их тийм зөв тийшээ явахын тулд одоо тэр өөрийнхөө зүг чигийг тавьчих юм бол тэрийг олж харах юм бол амьдралд илүү одоо эрүүл хэв маягаар амьдрах юм уу да. За ер нь бол би өөрөө эрүүл хэв маягийг эрхэмлдэг юм хүн байгаа. Өөрийнхөө хэмжээнд ер нь их эрүүл хэв амьдралын хэв маягтай хүн. Тэгэхээр энэ одоо өмнө нь одоо буруу амьдралын хэв маягтай байжгаад зөв амьдралын хэв маягтай болоод ирэхлээр амьдралд бол маш их өөрчлөлт ирдэг. Маш их тийм эрч хүчтэй болно, бүтээлч болно, ажил амралтаа зөв зохицуул сурна, зөв газараа зөв цагтанд байж сурдаг. Одоо зөндөө юмнууд байгаа. Тэгэхээр энийг бас та бүхэндээ хуваалж байгаадаа маш баяртай байдаг. Тэгээ их олон ном уншлаа, их олон сургалтуудаас суулаа. Одоо би маш олон гадаадын орнуудаар явсан. Тэгээ сэтгэл зүйн чиглэлээр надад би Франц олон багш нартай, за Солонгос багш байхын, Америк багш байж байхын, энтхэг багш нар байж байхын, Хятад багш байж байхын. Ингээд маш олон багш нартай Тайван багш байж байхын, олон сайхан багш эрдэмтэн, за Монгол бол олон сайхан багш нар бас би
Тэгээ энэ олон сайхан хүмүүсийн сор шин болсон мэдлгүүдээсээ та бүхэндээ ингээ хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ амьдрал дотор хутгалдаж явж байгаа учраас онол ярихаасаа илүү практик. Бид нар практик хэрэгтэй байна тий. Одоо бодит амьдрал дээр яавал зүү зохистой юм бэ? Яавал бид нар юм ажиргалтай Монгол улсыг байгуулах вэ гэдгийг одоо бүгдөө хамтдаа хувь хүний хөгжил дээр илүү ярьж байгаа. Тэгэхээр хувь хүний хөгжил рүү Сингапур улс бол 21 км үржих би Сингапур сурж исэн. Бүтээмжийн багш болж ирж исэн. Тэгэхэд 21 км-ийг үржих 42 км Улаанбаатар очиж жижигхэн газар 6 сая хүн амьдарч байгаа. Тэгэхээр 6 сая хүн амьдарч байхдаа бар улс бол чадсан байна. Тэгээд тэд нар юу хийсэн гэхээр газар байхгүй юм чинь Улаанбаатар шиг жижигхэн 42 үржих 21 км-ийг бодлоо. Жаасар жижиг юм. 22-ын товчоо гэл ингээд одоо хотын дэгээс 22-ын товчоо. Тэгээд тэрийг хоёр дахин нуулсан өргөнтэй урттай ийм л газар байгаа байхгүй юу? Ийм жижигхэн газар 6 сая хүн. 6 сая хүн аз жаргалтай амьдарч чадж байгаа. Тэгэхээр эдгээр яасан бэ гэхээр хүний нөөцөөл ажилласан. Байгалийн баялаг байхгүй, газар байхгүй. Ганцхан хүн байна. Тэгэхээр эдгээр аз жаргалтай болохын тулд хувь хүн болгоныг хөгжүүлсэн байна. Тэгэхээр хувь хүний хөгжил гэдэг бол маш их чухал. Хувь хүний хөгжил гэдэг бол нэг чанартай сайн иргэн одоо Монгол иргэн нэг чанартай бүтээлч азтай хямртай одоо хариуцлагатай ийм одоо хүмүүс байх юм бол Монгол улс хөгжиндээ би намаа нэг хүн гэхгүй юу чи бүр ингээл хитрхи ингээл юмд ингээд ах юмаа намаа нэг тэгсэн. Тэгэхээр би бас нэг өөр хүн намаа хүнд гэж хэллээ. Ер нь Монгол улс над чи хүнээр дүүрэн болчихвол яах вэ гэхгүй. Тэгсэн чи пөөх ёстой жинхэнэ хариуцлагатай Монгол улс болох байх та гэх. Тэгээ нэг хүн тэгж намаа урамшуулж исэн. Тэгэхээр үүнтэй адилхан бид нар аль болохоор хариуцлагатай, аль болохоор зөв, ийм сайн иргэдмэн олон болоосой л гэж хүсэж байна миний хувьд. Та нэг сайн иргэн болоосой, танай гэр бүл нэг сайн гэр бүл болоосой. Үүний тулд алдаа оноо байвал ингэчүүлэн сайн юм байлаа шүү. Ингэж дэлхийд дахинд үдчихэж шүү. Чих хандлага нь юм байна шүү гэж би мэддэг юм хуваалцаж байгаа. Хэрвээ таны зүрх сэтгэлд чинь, таны оюун санаанд чинь тусалж болов нэмж, эерэг зүйлд чинь, сайн зүйлд чинь туслаач болов нэмжээвэл бидний энэ одоо хийж байгаа ажлын үр дүн гарах юм байна шүү. Тэгээд бас ингээд үзэж хамт байгаад маш их баярлж байна. За өшөө бас ингэсэн байна. Манайха маш их юу яасан байна. Гоё урам үг хайрлсан байна. За анх удаага үзэж байна гэд манай уртаа сүрэн жим маань. За маш их таалагдж байна. Хизээ гардг юм бэ гэж тэгсэн байна. За энэ одоо тэгээ бас төрөний мөөгийгээд нөгөө холбоо өрж уулзмаар байна гэд асуугаадсэн хүмүүс маань. За саяны ном таны одоо анхны ном уу? Номын сангуу дээр байдаг юм уу гэд энэ одоо дэвтрэл дээ тийм ээ. Тий. За энэ болохоор аз жаргалын дэвтэр гэж ерөнхийдөө аз жаргалтай зуршилт суулгах гэдэг. Тэгээ нөгөө аз жаргалын өдрөөр хүмүүс унших ном дэвтэр байгаа юу гэдэг тэгэхээр ер нь бол бид нар мэддэг та бүхний дотор байгаа мэдлэг мэдээллүүдийг ер нь бид нар бүгдөө л мэддэг юмнуудаа эргэж нэг зэгцлээд эргэж нэг хараад өөртөө ажиллах дэвтэр байгаа юм. Тэгээ энэ дэвтрийг аваад өөртөө ажиллах дэвтэр ер нь бол энэ өнөөдрийн төлөвлөгөө өнөөдрийн ухаарал гэдэг. Тэгээ өнөөдрийн амжилт, өнөөдрийн шин санаа, өнөөдрийн аз жаргал би өнөөдөр юу бүтээвэ гэдэг. Ийм одоо хэсгүүдтэй тэгээ өөрийнхөө өдрийн тэмдэглэлийг хийх юм. Тэгээ энд нэг юм 100 энгийн зөвлөгөө байгаамаа. За жишээлбэл энэ дээр 94 байна. 94 дээр тасралтгүй суралц, шин зүйл сурч байхдаа бидний уурга тарих улам бүр хөгжиж хүчрхэгжиж байдаг. Та суралцахгүй бол байгаа байранда үлдэх болно. Амьдралын гайхамшигтай олон үйл явдал, хөгжил, дэвшил, нөхцөл байдал, өөрчлөлт шинжлэлүүдээс хоцрох болно гэдэг. Ингээ 94 жишээлэл хэлсэн байх жишээтэй ингээд ийм энгийн 100 зөвлөмж байгаа. Таныг ахиж санд сэрүүлээ. Тэгээ энийг ингээд хөтлөөд одоо хөтлсөн хүмүүсийнхаа дэвтрийн тэр дэвтэр дээр судалгаа хийж үзсэн чинь маш их амжилттай үр дүн төрсэн байгаа. Тэгэхээр та өөртөө л ажиллаж өөрийгөө л өдөр болгон одоо эерэг сайн зүйлээр хөглөхийн ийм л дэвтэр. Тэгэхээр бас манай Бямбатай зааж өгöd. Уул нь номын сангуудад байгаа. Тэгээд Бямбатай холбогдоод бас авч болно гэдэг Бямбагийн ус хэлж өгöd. Тэмний утас 900 400 та мөн бас уцаа үлдээж болно шүү комментэн дээр. Тэгээд манай түрүү нэг асуусан байсан шүү дээ. Лайв хэд яаж ямар цагаар гардаг ингээд. Ер нь бол 2 дахь, 3 дахь, за хагасаа 5 дахь тийм. Тэгээ мөн хагасаа өдөр ингээд нэг 7 өдрийн 4 өдөр ер нь 3-4 өдөр тийм. Ингэж явж байгаа манайх ер нь энэ ямар пэйжээр явж байгаа юм бэ гэдэг энэ аз жаргал цэгмэн гэдэг энэ пэйжээр байнга явж байгаа. За бас энэ дараа төмөр чөдөр гэдэг Солонгосоос үзэж байна.
Бүр зөв сайхан нэвтрүүлэг байна. Миний Монголын залуучууд чадна. Ухамсартай манайхаа дэмжээрэй гэдэг. За их баярлалаа. Солонгос байгаа одоо Солонгост бас манай ажиллаж байгаа залуу ярьж байгаа баярлалаа. Тэгээд Солонгос сайхан байна уу, дулаахан байна уу? Төмөр чидэр гэсэн. Энд Монголд их хүүтэн байна. Өнөөдөр их хүүтэн байлаа. Их асруулаас чинь үзэж байгаа юм байна. Тийм. Солонгос бас хариуцлагатай мундаг орн тий. Тэгээд бас сайхан бар орн. Бид нар бас болноо, бид нар чаднаа, монголчууд гоё эвтэй, гоё эерэг байвал. Манай залуучууд чаднаа тий. За Норжко гэдэг. Гоё юм сонсоод л баймаар гэсэн байна. Өө их баярлалаа. Тий. Их манайх их гоё. Та хэдийг ингээд над руу ингээд урмын үгэлсэн чи би өөр ингээд хөөс гараад дотор халаад бас ингээд хайр дүүрж जैन. Тэгээд бас хайраа хуваалцж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та хэдний үг надад бас айгүй урам өгж байна. Маш их баярлалаа. Тий. Ямар энэ төрөн Монгол хүүгийн нэгээр ямар сэдвээр ярьдаг нэвтрүүлэг вэ гэдэг энд бас ариу өгсөн тийм ээ. За аз жаргал тий. Тийм дандаа аз жаргал бид хүн нөгөө 3 сарын 20-нд дуудахгүй нөгөө дэлхийн аз жаргалын өдөр болно. Манай аз жаргалын өдрийг 2013 оноос баясгалан захирал маань одоо 4 дахь жилдээ энэ жил зохион байгуулах чинь. Тэгээд энэ тий. Тэгэхээр ерөнхийдөө би өөрөө стресс аз жаргал судлаач хүн байгаа. Тэгэд аз жаргал гэдэг баяр хөөр гэдэг аз жаргал бол баяр хөөр амар амгалан сэтгэл хангалуун байдлын нийлмэл зүйл байгаа. Тэгээ энэ бол байнга байж их хэвээр. Бид нар 365 хоног 24 цаг энэ төлөв байдалд байж суралцах гэдэг юм. Дандаа л аз жаргалтай байж байгаа байхгүй. Нөхцөл байдлаас хамаарахгүй зүгээр ингээл байж захтал ингээл байж захтал аз жаргалтай баяр хөөртэй амар амгалан төлөвтөл байж сурах юм бол бид нар жинхэнэ аз жаргалтай одоо иргэд болж хувирна. Тэгээ яг гадны сөрөг хэцүү нөхцөл байдлууд орж ирэхлээр тэр төлөв байдлаасаа түр гарах л бах л та. Тэгэл буцаад л нөгөө аз жаргалтай байдалд орчдөг. Нэг сайсан ингэ байранд орчдөг юм юу гэдэг л ингээл буцаа байранд орчдөг юмуд байдаг шүү дээ. Ингээл бадж байгаа тавьчихлаа буцаа байранд орчдөг юм юу байдаг лээ. Нэгэд спонж гэдэг юу л нэг юм тийм хөө зөөлөн нэг ингэж жагаад ингээл хэлбэрт орчоод ингээл буцаа байранд орчдөг юм байдаг шүү дээ. Үстэй ч юм шиг. Яг тэр шиг бид нар ингээд аз жаргалтай төлөв байдлаа дандаа байж идэг. Ингээд ерөөсөө ингээд байж идэг. Тэгээд төр зур асуудал гарч ирэнгүү жоохон хямарчаал. Тэгээд буцаад аз жаргалтай байдалд орчдөг. Ийм л төлөв байдалд орчих юм бол өнөөдөр бид нар аз жаргалтай иргэд болж төлөвшнө. Ерөнхийдөө би олон жилийн зүтгэллээр ер нь тийм болж чадсан. Тий. Анх л би бас айгүй стресстэй байсан. Одоо миний хуучны зургуудыг харах юм бол би өөрийгөө ч бараг танихаар үү тий. Амар их стресстэй байдаг байсан. Тэгээд одоо бол ер нь аз жаргалтай төлөв байдал руу хурд орчдөг. Айгүй их зуршуулсан л та хөдөлмөрлсөн л та. Тэгээд айгүй их амар хэмд гомдчдаг. Тэгээд айгүй их цухалддаг. Тэгээд дургу хүрээл, бусдад гомдоод, хорсоол, үзий ядаал энэ төр юм болоод идэг байсан. Тэгээ өнөөдөр бас энэ аз жаргалыг судалсараа байгаад өөртөө төлөвшүүлээд одоо бол ер нь надад би нэгтгэж хорсоол, үзий ядаа тийм гайгүй шүү. Тий. За энэ мөөгийгээд манай бас үзэгч маань ингэсэн байна. За хэсэггүй хугацаанд өөрийг чинь лайвыг сонсоход үнэхээр гоё байна. Сэтгэлд гэрэл нэмсэн юм шиг л санагдлаа. За өшөө илүү хүмүүстэй энэ сайхан энерги түгээгээрээ лайв цааш нь байнгын үргэлжлүүл чигээрээ гэдээ бас дэмжсэн. За их баярлалаа. Тэгээ та нарт маань асуудал байдаг бол та нарт маань хэцүү зүйлүүд байдаг бол бас манай Бямбаруу хэлдэг ч юм уу. Бид нар бас ойлгож байгаа. Энэ сэтгэл зүйн асуудлыг ил тод гараад яриад л одоо ингээд өөрийнхөө нэр томьёо гаргахад хэцүү байгаа баха. Тэгвэл нь одоо манай Бямбаруу 91904 ийм асуудлуудад ярьж хариулж өгөөч гэд ховчлаад хандчих юм бол бид нар нэр усаж нууцлаад хүний нэр хүндийг хамгаалаад тэгээд ийм жишээлбэлгээ зүгээр жишээ болгоод ингээд бас зөвлөгөө өгөөд хамтарч ажиллаж та бас чадах юм байвал тусалж хэлж өгч болно тий. Энэ хэцүү тий яг хувь хүн өөрийнхөө нэрээр ил гараад ирж байгаа учраас дотор байгаа асуудлаа олонний өмнө ил тавих төвөгтэй байгаа болвол жоохон тийм санаа зовмоор байгаа бол бас тэгж хандаж болно. Ер нь нэвтрүүлгийн дараа бас хүмүүс ингэж хандж байгаа учраас тийм юм байгаа шүү. Тий 91900 400 Бямба миний витэй хандаад ёо залгаад тэгээд одоо юу асуудлаа бас хэлж болно. Энэ нара за далаа гээд далаа жаргал маань ингэсэн байна. За Солонгосын Чэжүү арлаас бас Солонгосоос үзэж. За баярлалаа. Чэжүү арлаас үзэж байна. Амжилт их гоё нэвтрүүлэг байна шүү гэд гисэн байна. За их баярлалаа. Тийм бүгдөө эерэг энергийг хоорондоо түгээгээд эерэг байдлыг түгээгээд одоо бид нар энэ жил аз жаргалын өдрөөр тээвэрлэлт гэдэг зүйлийг нэмж байгаа. Ер нь 3 сарын 20-ны үеэр 15-6-наас эхлээд аз жаргалын цагтлуудыг түгээж эхэлдэг. Тэгэхээр та бүхэн маань одооноос хайртай дотны хүмүүстэй аз жаргалын цагтлаа бичиж эхлээрээ.
Тэгээд тэр хүндээ байгаа онцгой, ховор, нандин түүхүүд, тэр нандин дурсамжуудаас хайртай одоо эерэг аз жаргалтай дурсамжуудаа хуваалцаад тэгээд загтлуудаа бичээд хамгийн ойр дотны хүмүүстэй төрөл бүрийн аргаар загтал бичиж болж байна тий. Мессенжерээр бичиж болж байна, цаасаар бичиж болж байна, открит байдаг юм уу? Бид нар бол бас нэг аз жаргалын загтал хийгээд түгээдэг. Тэгээ энэ маань мэдээж хүрэлцэхгүй. Ер нь 40,000% хэвлэлгээд ингээл 2-3 өдөр тараагаал ингээл албан газруудаар яваад хүмүүсээр яваад тараагаад дуусгадаг. Тийм тэгэхээр та бүхэн бид нар бас энэ загвар гаргаад та бүхэн ер нь ингээ шеэрлчээ тий. Тэгээ тэр юу шеэрлсэн юмнуудаар та бүхэн маань татаж яваад аз жаргалын гой загтлуудаа хүмүүст түгээгээд одоо энэ мессенжерээр юу байдгийг Facebook бүх юмараа сайхан бие биендээ аз жаргал түгээсэн халуун дулаан эерэг нэрэг хийгээрээ. За тэгээ энэ жил бид бас нэг зүйл нэмж байгаа нь аз жаргалын тэмрэлт нэмж байгаа. Тэгэд одоо яаж тэрхүүгээл бид нар ярилцаалаа годомжинд гараад баахан хүн тэрхэл юм бодоод байгаа юм. Тэгээд бид одоо энэ бол тийм яг одоо жинхэнэ амьдралд хайртай, хүмүүст хайртай, байгаль ихтлгээтэй хайртай гэдэг хайраар л тэрвэрнэ л дээ. Тэрнээс арай өөр санал сэтлэр бас тэрвэрэхгүй. Тэгэхээр энэ жил бид нар аз жаргалын өдрөөр манай байгууллагын бүгдөө 3 сарын 20 болохоор дулаахан болчихно. Тэгээ гарч хүмүүст өнөөдөр тэрвэрлтийн өдрөө гэж бүгдийн тэрвэр хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаа. Тэгэхээр та бүхэн манаас тэрвэрлт түгээн. Тэгэхээр та бүхэн бас эргэн тойронд байгаа хүмүүстээ аз жаргалын өдрөөр аз жаргалын цагтлаа тэгээ тэрвэрлт түгээгээрэй гэж одоо бас эртнээс хэлжил баймаар юм шиг байна тий. Солонгост байгаа хүмүүс ч гэсэн. Тэгээ тэр ер нь тэрвэрлт дэмжлэгээний арга гэж гарсан байгаа. Тэгээд асуудалд орсон, ганцаарцсан, цөхөрсөн, гунигалсан, зүдэрсэн тэр стрессээ даван туулж чадахгүй байгаа. Одоо жишээлбэл саяхан одоо нэг нартай хамт бас нэг бүлэг клуб тамж явдаг нэг хчээ маань 25 дахь хүнд алуулсан. Тэгээ тийм тохиолдолд энэ төр гараад хүн гээд бүр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үед бид нар ингээд тэрвэрлдэх, гар барилцах те биендээ эерэг нэрэг дамжуулаад тэгэд их хүнд байгаа хүмүүсийг гуруула, тавуулаа тэрвэрчдэг голдоо хийгээд тэгээ хэсэг хугацаанд тэрвэрж эерэг нэрэг дамжуулдаг. Тэгээ тэр хүн би бол та нарынхаа нэг юм байна. Би ганцаараа биш юм байна гэхлээр маш их хүч, зориг, урам авдаг байгаа. Тэгэхээр энэ тэрвэрлтийн өдөр хийх юм шүү. Тэгээ та Солонгост байгаа хүмүүс хоорондоо бас тэрвэрлтээ түгээгээрэй гэж хүсмээр байна. За та нартай амжилт хүсье гэсэн байна. За Сөүлээс үзэж байна. Үнэхээр аз жаргал өгч байна. За нэгийг бодогдуулж өгсөнд баярлаа л гэж байна. За баярлалаа, амжилтаа. Солонгосоос үзэж байна. Маш их таалагдлаа гэд. Солонгосоос маш их хүмүүс үздэг юм шүү дээ. Их баярлалаа. Монголоо санаад одоо Монголдоо юу болж ин бүгдийг л үзмээр санагддаг лээ. Тэгээд Солонгос гэснээс манай нэг найз бас Солонгос миний хоёр ч найз хамт сурч байсан оюутан цагийн найзууд маань Солонгос хүмүүстэй суудсан. Тэгээд нэгэнтэй би чаталж байсан чи тэр үг намайг айгу би их сонин бодсон тэр үг. Тэгсэн чинь нэг хүнтэй суугаад одоо Солонгост суугаад байгаа байхгүй. Тэгээд хүүтэй ингээд нэг л хүүхд гарсан юм байна. Хүүн одоо бас нэлийн том залуу болсон. Ахиж хүүхд гараагүй мэн яг тэр хүний л юу байсан баха. Тэгээд тэгээд Солонгос хүнтэй суугаад ямар нэг гэсэн чинь би гүн шиг амьдрдаг гэж байгаа шүү дээ. Хөөх гэл гэсэн чинь тийм үү гэсэн чинь би үнэхээр гүн шиг амьдрдаг. Миний нөхөр намайг чи бүр би ямар халамжтай би гүн шиг амьдрдаг штэ байсаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Солонгос хүмүүс бас айгүй халамжтай юм шиг байна. Ямар ч үсэн тэр манай найзыг л гүнж гэл мэдрүүлсэн байна тий. Тэгэхээр ингээд бас Солонгос тэр хүмүүсийн хайр халамж биэндээ тэг яадаг гэхэлэр ингээд мөнгө олж ирээл гэсэн ингээд юм авч өгöd гэдэг гэсэн. Тэгээд манай нөхөр ингээд айгүйх мөнгө олж ирээл тэг намайг өвдчих юм бол бүр амар болдог гэдэг байгаа байхгүй. Би нэг өвдсөн чи манай нөхөр бүр өстө амар болсон. Өвдчих юм бол бүр халамжинд дэнтчихтийн гэдэг. Тэр чаталж байгаа байхгүй. Тэгэхээр Солонгос эрэгтэй хүмүүсээс бас тэр мундаг хайр халамжийг бас сурмаар юм шиг байна шүү тий. Тэгээд харин манай Монголд гүнчиг эмэгтэйчүүд одоо хэд байт юм бас мэдэхгүй. Над дээр бол би гүнчиг амьдардаг гэдэг эмэгтэй хүмүүс ирэхгүй асуудалтай хүмүүс хэрдэг. Тэгээ олон Монгол эмэгтэйчүүд ирээдүйд бас гүнчиг байх болтугай. Залуучууд нь ханхуу шиг байх болтугай тий. Бас болно шүү дээ. Тийм цаг ирнэ шүү дээ бидэнд. Өөдрөг бай бүгдөө. Тий. За доогийн манай одоо түрүүнээс биш миний асуултыг л алгасаад ах юм аа гэд. Ямар асуулт юм өгөөч гэд уучлаарай бас бид бүхэн энэ бол доогийн ямар асуулт. За сэтгцийн имгийг дон хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдгийгсэн юм. За би бол эмч хүн, миний үндсэн мэргэжил эмч хүн. Тэгээд би сэтгцийн хичээл дээр бол би ер нь сэтгцийн эмч болъё гэж байгаа. Тэгээд мисс руу ороод яваад гисэн. Ер нь сэтгцийн эмч болдог байж тэгээд одоо ч гэсэн бодож байдаг. За ер нь сэтгц бол үнэхээр агуу бас шинжлэх ухаан. За сэтгцийн өвчин дон хоёр өөр.
За сэтгцийн өвчин гэдэг бол тархины хүний уурах тархинд байгаа эд эсэд нөлөөлчдөг, бүтцэд нь нөлөөлдөг. Одоо тархины эд эсийн бүтц алдагдчихдаг. Одоо шизофрения гэдэг өвчин хүн болгон мэднэ. Шизофрения гэдэг бол френия гэдэг чинь тарих гэсэн үг, шизо гэдэг чинь хоосон гэсэн үг. Тэгээ шизофрения гэдэг бол тарих хоосрох өвчин байх нь шүү дээ. Тархины эс нь хоосорчдөг. Тэгэхээр сэтгцийн эмгэг гэдэг бол тархины эд эстэй холбоотой эд эсүүд маань гэмтэлтэй холбоотой цаад өвчнийхөө угшил улбаанаас болоод тархины эс маань бүтцийн хувьд гэмтчихдэг учраас энэ бол өөрөө засаршгүй өөрчлөлтүүдэд ороод явцдаг ийм харамсалтай өвчин байгаа. За шизофренитэй хүмүүс бол хамгийн сүүлд нь шизофрени дотор 20-30 төрөл болж маш олон төрөл болж хуваагддаг. Ангилагдаад явцдаг. Одоо бараг 50-60 болоод өссөн баха. Тэгээ ингээд ангилагдаа шинэ төрөл зүйл нэмэгдээл байдаг. За тэгвэл сэтгцийн өвчин гэдэг бол хүний уурга тарихтай шууд холбоотойгоор гэмтсэн эд эсээр ажиллагаа хийхлээр хүний нэгэн тархинд гэмтчихэж байгаа учраас айгүй хүнд. Тэгвэл дон гэдэг бол тархины эд эс нь зүгээр байгаа юм. Гэмтэхгүй. Тархины эд эс бол гэмтэхгүй. Харин тархины эд эс гэмтэхийнхээ оронд одоо буруу зуршлын голомтууд бий болоод хөгжчихдөг. Одоо жишээлбэл арх уудаг голомт. Арх уудаг голомт гэхэд 3 газар байдаг гэж байгаа юм. Тэгээ тэр голомт нь хөгжөөд бэхжээд одоо програм суучдаг. Тэгэхээр тэр програмыг арилжих юм бол тархины эд эс чи хэвээр байхгүй юу? Зүгээр яг архины муу тал, хар тамхины муу тал бол эд эсийг өхүүлдэг. Тархины эд эсийг өхүүлчдэг. Бүр ингээ өхүүлээд цөөхөн болгодог тийм. Хүний тархинд хэдэн тэрбум ус байдаг бол арх угаад тамхи татаад масуураад байх юм бол эд эсүүдээ өхүүлж яадаг. Нэг удаа нам тасартлаа арх уухад 2 сая эс өхчээдэг. Тэгээд одоо 10 өдөр уух юм бол 20 сая эсээ зүгээр кэнселдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр сүүлд нь бас арх уудаг хүмүүсийн тархины эд эсүү шууд өхчээдэг болвол сэтгцийн эмгэгтэй хүмүүс болоод ирэхлээрээ бүтцүүд нь гаччихдаг байх нь шүү дээ. Бүтцүүд одоо гаж бүтцтэй эсүүд бий болоод байгаа учраас үүнтэйгээ холбогдуулаад тархины хоорондоо мэдээлэл солилцдог тэр аксон дендрит гэдэг юмнууд байна. Тэргээр дамжиж байгаа мэдээллүүд нь буруу зүй яваад ирэхлээр сүултээ ингээ утгаалтчихж байгаа. Ийм ялгаатай маа. Тэгэхээр донг бол арилгаж болно. Сэтгцийн өвчин бол маш хүндээ. Тэгээд ялангуяа хүнд одоо хэлбэрүүд нь бол айгүй хэцүү. Хөнгөн хэлбэрүүдээр за шизотой хүн гэхэд бол амьдралдаа нэг удаа шизон хөдлөөд өчтдөг ч одоо амьдрчдаг ч хүмүүс байдаг. Ерөөсөө нэг л удаа тэр нь илрээд ахиж илдэрдэггүй ийм хөнгөн хэлбэр явдаг хүмүүс байна. Бүр ингээд тасралтгүй дамжраад сэтгцийн хүнд өвчтэй болчдаг хүмүүс байна. За ингэх юм бол шизофрени 5 жилийн дотор хүнийг тэнэрлэлд оруулдаг ийм бас осолтой өвчин. Зөвхөн 60-70-80 наслахтаа ганцхан удаа хөдлөөд өнгөрөх хөнгөн хэлбэр байж болно. Тийм учраас дон арилгаж болох нь байна. Сэтгцийн эмгэг бол хүнд байвал хэцүү, хөнгөн байвал бас учиртай байх нэ. Ийм л юм. За бас түрүүний нэг саяны асуултыг асуудаг хүмүүс маань гэсэн нь өөрийгөө хянаж чадахгүй байгаа гэдэг чинь сэтгцийн эмгэг гэж бодож байна. Саяны хариултаас ч ингэж тэгсэн байна. За тийм тэгэхээр 3 хүн сэтгцийн өвчтөе хүнд хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг. Сэтгцийн өвчтөе хүн сама анализ, сама критика, сама оценка гэж 3 юм байдаг. Өөрийгөө шүүмж дүгнэх чадвар, сама критика, сама өөрийгөө дүгнэх чадвар тий. Би өөрийгөө зөв буруу шүүж дүгнэх чадвар. Сама анализ буюу өөртөө анализ дүн шинжилгээ хийх. Дүн шинжилгээгээд энэ зөв байна, энэ буруу байна. Би өглөө эрт босхгүй 11 цагт унтчих байгаа чинь буруу байна. Би өглөө 7 цагт босвол зөв байна гэж ялгаж штэ тий. За ингээс хамаа анализ өөртөө анализ хийгээд өөрийнхөө ажил, амьдрал, хувь тавилан хийж байгаа үйлдэлүүдтэй дүн шинжилгээ хийх чадвартай байх хэвээр. Тэгээ өөртөө дүн тавьдаг байх хэвээр. Сайн муу. Баясаа сайн байна, баясаа муу байна. Гэт энэ 3 зүйл байвал тэр хүн өөрийгөө хяналтандаа авч чадчих юм. Өөрийгөө өөрийгөө хянж байна. За энэ 3 хяналт өөрийгөө дүгнж чадахгүй. Юм л өөрийнх нь буруу байсаар л өөрийгөө өмөрдөж байдаг юм уу? Илт өөрийнх нь буруу байхад чинь өөрийгөө нэрээ тийм байна гэж алдаа тутагтлаа хүлээж авахгүй, өөрийгөө зөргөөд тэгээ сама анализ хийхгүй, сама өөртөө дүн тавихгүй, өөрийгөө шүүмжлэхгүй, өөрийгөө дүгнэхгүй байгаад ийм чадвараа алдсан байвал сэтгцийн өвчтэй гэж үзнэ. За дээрээс нь нойргууд сэтгцийн өвчин тархины эмгэг явж байгаа учраас нойргүй болцсон байдаг. Дараа нь болохоор хий юмнууд үзэж эхэлдэг. Төрөл бүрийн хий үзэгдэл, хий юм сонсох, хий юм үзэх, хий юм харах. Тэгээ өөрөө
биеийн дээгүүр юм жиргэндэг ч юм уу. Эсвэл янз янзын хин юм үзээд гих мэтчлэнгийн шинж тэмдгүүд илэрж ивэл тэгээ маш их одоо уур уцаартай өөрийгөө хянах чадваргүй болоод ингээд маш их юм фантазилж ярьдаг ч юм уу. Ингээд төрөл бүрийн байдлаар дотор их олон шинж тэмдгүүд байдаг л да. Төрөл бүрийн шинж тэмдэг агуу ихийн дэмэрэлч гэдэг юм уу. Одоо номонд донтох ч гэдэг юм. Янз янзын юмнууд би яг нарийн юм дээр болохоор ингээд өрүүлэн сэтгцийн өвчтэй гэж үзнэ үхээс биш бас тийм эвсээрхэн авсаархан бас хүний шууд сэтгцийн өвчтэй гэж хэлж болохгүй. Яг та уурлах зуршилтай байвал донтой юм шиг харагдаж шүү дээ. Өөрөө биеэ барьж чадахгүй байгаа байвал өвчтэй юм шиг харагдаад байгаа шүү дээ. Гэтэл тэр зүгээр нь уурлах зуршилтай л байж магадгүй. Тэгэхээр хүн болгоныг бас савл хийвэл сэтгцийн өвчтэй гэж бас бодох нь буруу. Гэхдээ шинжилгээ хийлгээд үзээд бас үгүйсэхгүй шүү дээ. Сайн нарийн үзэх хэрэгтэй л болно. Энэ сэтгцийн өвчтэй үнгээд эргэж идэх хөө. Одоо эмчлэх тийм хөнгөн төрөл байх юм бол эм уугаад өөрийгөө зохицуулаад явна л та. Хөнгөн төрлийн өвчнүүд амархан депресс одоо гутрал сэтгэл доторлоо орчдөг хүмүүсийг сэтгэл гутралаас нь гаргах эмчилгээнүүд тийм их хөөрөлд ороод байдаг хүмүүс хэд хөөрөлд автаад байдаг хүмүүс байвал энийг нь бас жоохон дарж өгөх юм тарих тайвшруулах, хэвийн ажиллагаанд оруулах юм төрөл бүрийн юмнуудыг уугаад тэгээд энэ хүмүүс маань хэвийн ажилд амьдраад яваад ч ер нь болно л доо. Тэгээд энийг хяналтанд эмчийн хяналтанд явчихдаг штеп. Тэгээ ер нь голдоо бол зам төлөвийн өөрчлөлтүүд голдоо буруу зуршлууд, буруу хүмүүжил төлөвшлүүд л байх магадлал өндөртэй байгаад байт юм аа. Тэгэхээр энэ сэтгцийн өвчин магадгүй танаа гэр бүлд ч юм уу эргэн тойрон ч сэтгцийн өвчтэй хүн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энийг бас нарийн мэргэжлийн эмч нарт хандаж үзсэн дээрээ зүгээр бид нар бусдыг бас таамаглаж болохгүй тий. Яг шинжилгээ хийлэхгүйгээр таамаглал дэвшүүлээд тэрийг үнэнгээ итгэжүүл эн чинь бас буруу зүйл шүү дээ тий. Энийг бас сайн хяналж анхааралтай хандаарай л гэж хэлмээр байна. За бидэд лайвын төгсгөлд энэ аз жаргалын дэвтрээ тийм ээ бас хамгийн идэвхтэй байгаа гишүүн. За тэгээ хамгийн гоё асуулт асуусан тийм ээ. Тим хүмүүстээс бэлгэлдэг байгаа. Таны хувьд өнөөдөр бас одоо олон сайхан хүмүүс тий одоо ямар Солонгост байгаа хүмүүс маань их гоё асуулт асуусан. Тэр идэд одоо хоолойгоо чиг хийцэн юм да тийм ээ. Түрүү чинь нэг залууч баар асуугаад байдаг залууд л өгмөр санагдаад. Бас нийгмийн асуудлыг гаргаж тавьж байна тий. За үгүй. Нөгөө нэг баар савар битүү өгнө үү тэгээд би таныг буруутгаагүй гэдээсэн. Тий. Тэгэхээр ер нь баар савны асуудал бол хэцүү. Саяны бас тэр сэтгцийн өвчтний дон хоёрын ялгааг асууж байгаа залуу сайн асуулт асууж шүү дээ тий. Нөгөө ирж уулзмаар байна гэдээсэн нэг. Манай нөгөө маш сайхан ярилцлагуулж баярлаа гэсэн мэт. Энд одоо реалити шоу шиг хинт нэг өгмөр юм бэ гэдэг. Хэцүү юм тийм ээ. Тий. За чи. Нөгөө мөөгийн Монгол хүн шүү дээ. Нөгөө асуугаад идэг чи яагаад дандаа ирчээд за гэж юм. Тэр саяны тэр сэтгцийн өвчин дон хоёрын ялгаа асуудаг асуулт бол сайн асуулт үлээ тий. Сайн асуулт. Сайн асуулт. Энэ бас аягүй хэцүү байхгүй юу? Тий. Гэхдээ энэ асуулт бас сайн асуулт. За. Тий. Тэгэхээр энэ юу сэтгцийн өвчин дон асуусан залуудаа өгөөдөө тий. Залуу юм уу? Эмэгтэй юм уу? Дооги гэдэг эмэгтэй юм шиг байна. Ямар ч зураг нь бол байхгүй юм. Тийм үү? Тий. Цэцгийн зураг тавьчихсан байна. Эргээд ямар ч холбоо ирээд юу манай дооги маань яг одоо үзэж байгаа байх угаасаа. Сая сүүлийн сүүлд бас асуулт тавьсан байна. За доогид энэ асуултыг өгөөд тэр нөгөө бас залууч мундаг залуу байна да. Тэр залуудаа бас хүчээ да тий. Хоёуланд тэр баар асуусан залуу, архины асуудал бол ноцтой асуудал. Тэгээ сэтгцийн эмгэг дон хоёр бас ноцтой асуудлуудыг асуусан. Бас харилцсан та хоёртай баярлаад. Тэгээ та хоёр маань ирж манай Бямбата 99400 уцаар холбогдоод тэгээ Бямбата ирж уулзчих. Тий. Мөн комментэн дээр уцныхаа дугаарыг үлдээжүүл маш хэрэгтэй. Эргээд би бас залхахад амар болчихно. Эсвэл Бямбара одоо 99400-гээд мессеж өчөж болно тий. Тий над руу мессеж өчөж болно. За тэгээ өнөөдөр бол хоёр хүн ямар ч аз жаргалын дэвтрийг авч ийн маш. Өнөөдөр маш их итгэвтэй. Надад өгөөч гэдэг. Догсон нэмсэрэн гээд. За манай нэмсэрэн маань сөөвлөөс үзэж байна гэсэн манай юу юм шүү дээ. Сөөвлөр бол одоо их хол. Тэгээд сайхан байна. Тэгээд сөөвлөөс бүгдөө Монгол улсаа хөгжүүлж хамтдаа эерэг уур амьсгалтай халуун дулаан орчин бүрдүүлсэн их орноо босгон байгуулцгаая л гэдэг. За тэгээд саяны хоёр хүн маань за надтай холбоо ирээд бас энэ аз жаргалын дэвтрийг авах нь байна. За баяр үргийн ямар хичээсэн. За манайхан тэгээд өнөөдрийн
нэвтрүүлэг маань ер нь энэ хүрээд бараг өндөрлж байна. Тэгээд яг одоо хайр халамж гэдэг нэвтрүүлэг явж байгаа учраас та хамгийн хайртай дотны аав, ээж, хайрны ижил үр хүүхэдтэй халамжаа илэрхийлсэн, хайртайгаа илэрхийлсэн энгийн үйлдэлүүдийг хийгээрээ. Тэр энгийн үйлдэл чинь энгийн мөртөө цаанаа үнц нь агуу байдаг штэ. Тэгэхээр очиод тэрж болж гэн нүдрүү нь хараад чин сэтгэлээсээ хайртай гэж эн чинь ажил байхгүй тий. Яг бодол одоо ингэ төлөвлөлт хийх юм бол чин сэтгэлээсээ хайртай гэдгээ илэрхийлж болж гэн. Дуртай шоколад чихэр боовыг аваад өгчөж болж гэн. Эмэгтэй хүмүүс массаж хийлгэхэд дуртай байдаг. Эрэгтэй хүн сонсож байх юм бол эхнэртээ сайхан массаж хийгээд өгчөөрэй. Нөгөө тэр массаж хийлгэх гээд байдаг юу байдаг вэ гэхээр хайрыг мэдрэх гээд байдаг гинэ. Эмэгтэй хүн бас яг бүр массажиндаач байдгүй гэж байгаа байхгүй юу. Хөл гараад даруулах гээд байгаадаа ч байх тэр мэдээж байгаа л та. Гэхдээ илүү тэр нөгөө нөхрийнхээ хайр халамж тэр тэврэлт тэр нөгөө хүрлцэх хэрэгтэн хүрэлцэг хэрэгнээр хүрэлцчихийдэг учраас тэр нэг хүрэлцэг хэрэгнээр дамжуулж хурч тэр хайр халамжийг мэдрэх гээд нэг битээр нэг юм гэдэг мэдрэхийн тулд илүү массаж хийдэг гэсэн судалгаа байд юм байлээ. Тэгэхээр нөхөр тэрийг ойлгохгүй лайтын массаж хийх гэдэг тэр массажны газар очиж хийхгүй чигээд. Тэр нь бол тийм биш. Нөхөртөөгөө ингэж хүрэлцэж шүргэлцэж тэр нөө хайр халамжийг мэдрэх гээд байгаа да. Тэгээд би нэг хайртай хүнтэй шүү гэдгийг мэдэрч одоо дотроо ингэж дүүрэх гээд байгаа да. Бас массаж хийх гэдэг юм байлээ шүү. Тэгээд эмэгтэй хүмүүс манаас нөхөртөө одоо дуртай эрэгтэй хүн ч одоо сайхан хоол идвэл дуртай байдаг гэдэг шүү дээ. Тэгээд нэг гоё хоолыг хийгээд өгдөг юм уу хамгийн дуртай хоолыг хийгээд өнөөдөр одоо сайхан нэвтрүүлэг үзээ чамайг баярлуулъя гэдэг хайртай дуртай хоолыг хийж өглөө гэх тээ. Тэгээд би энийгээ сайхан үсээ тэрвэрэд халуун дулаан байгаад энгийн зүйлээр өдөр тутам байдаг зүйлээр өвөрмөц сонин содон байдлаар халуун сэтгэлээр биендээ халамж хайраа үзүүлээрэ гэж өрөөмөр байна. За өстө гоё уриалга өрөөл байна. За доогийн маань баярлаа залгая гэд ямар ч сан үзээд юуг авсан байна. За тэгээд өнөөдрийн лайв нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлөх гэж байна. Бид бүхэн за бас нэлээд хэдэн дугаарыг энэ аз жаргалын сэдвээр ярьлаа. За 3 сарын 20 дэлхийн аз жаргалын өдөр болно. За Монголд ч мөн аз жаргалын энэ өдрийг тэмдэглэн манай Баясгалан захирал өөрийн зүгээс 4 дахь жилдээ одоо зохион байгуулах гэж байна. За тэгээд өдний хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. За баяртай.